Телевизийн уран бүтээч хамт олон Хүйн долоо хотгийн хөрс ногоон хөндийгөөс хүн занчуулсан Монголын алтан дэвжэн дээрээс хурдан азрагны уралдааныг та бүхэндээ шууд дамжуулан үзүүлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн хурдан азрагны уралдаанд газрын хурдан шандастаа 192 хурдан ажнаа гарааныхаа зурхаа руу гарахад бэлэн болж улсынхан их баяр наадан түрүү жайрагдсан олон цууд хурдан хүлгүүд гарааныхаа зурхаа руу гарч байгааг манай зураглаачийн дурамд харуулж байна. За өнөөдрийн хурдан азрагны уралдаанд Баян Хонгор аймгийн Бүү цагаан сүмийн улсын алдарт байж Галсангийн Болдбаатарын үйсэн Завхан аймгийн Алдар хаан сүмийн Чинбатын Болдөрдний хурдан цавдар азраг мордож байна. Дундгуу аймгийн Өлзий цумын уяач Батсүхийн наран хүүгийн хурдан халуун азраг улсын баяр наадан чөдлөн төрүүлсэн халуун азраг тэргүүтээ олон хурдан азрагнууд гарааныхаа зурхаа руу гарч байгааг манай зураглаачийн дурамд харуулж байна. За яг хэдэн азраг гэдгийг бид хийж мэдэхгүй байна. За бүртгүүлсэн азрагнуудаас нэг өдөн багцаагаар бол нэг 30 гаруй азраг л ямар ч байсан хасагдаж байгаа юм шиг сая харагдлаа. За энэхүү Монгол их баяр наадмын алтан дэвжэн дээрээс түүх домогтой төрийн их цэнгэл баяр наадмын хамгийн сонирхолтой уралдаан гэж бидний ярьдаг хурдан шандас азрагны уралдаан гарааныхаа зурхаа дээрс хэрэгхээр төхөөрөмж рүүгээ дөнгөж хөдөлж байгаа мөчийг манай зураглаачийн дурамд харуулж байна. За энэхүү хурдан шандас азрагны уралдаан шандас сөрөг азрагнуудаа танилцуулъя та бүхэндээ. За 707 номертой сайхан бор азраг хурдан азрагны уралдаанд мордож байна. Сэлэн аймгийн Баянгол сумын төмөр хүрээгийн төрөмөнхийн хурдан буурал гэж их хурд уралдаанд айраг турдалсан Сэлэн аймгийн Баянгол сумын уяач төмөр хүрээгийн төрөмөнхийн хурдан буурал азраг өнөөдөр энэ хамгийн наадалд мордож байна. За буурал азрагыг бол аймгийн алдарт уяач Гамболдын Инх Баатар уяас ойлгыг нь тааруулсан энд радивж харагдаж байна. За түүний урд талд нь байгаа шар цомцтой хүүхэдтэй цавдар азрагууд Увс аймгийн зүүн говь сумын харьяат улсын тод мандаа уяас Далайн хүү Батбаярын зээрд азрагыг Монгол улсын тод мандаа уяас Ганбаатарын буян догтог үйсэн байна. Хамгийн буруу талд нь бор азраг бол Өвөр ханга аймгийн уян сумын харьяат улсын алдарт уяачин мусгонд тулж очоод байгаа Даваа Норвын Ганбаатарын улсын бүсийн уралдаанд 2 төрүүлсэн хурдан бор азраг байна. Ховдын дэшиг 2021 онд шүтлэн төрүүлээд Хязаалан Өвөр хангааны дэшиг төрүүлсэн. Дунд талд нь байгаа 460 хэдэн номертой мордсон энэ Багхангаан сунгаанд өнгөлж байсан Монгол улсын тодмондоож Ганбаатарын буян догтгийн уж хурлууж байгаа Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уяач Ширэндвийн дэшдөржи хурдан зайр азраг 464 номертой мордсон байна. Говь Сүмбэр аймгийн Шивээ говь сумын улсын алдарт уяач Адиас Рунгуйн овдоо хонгон тамхтай хурдан азраг өнөөдөр мордож байна. Энэ ногоон хувцастай хүүхэдтэй ард дээр нь яваа сайхан бор азраг бол Уултай аймгийн Хөхмөрт сумын уяач Баттэлгэрийн ганц бин загал бор азрагыг Монгол улсын тодмондоо Төвдөнгийн бат сойж байсан байна. Буруу талд нь Өвөр ханга аймгийн Хар хорин сумын уяач Хаян Хэрвагийн ард магнагийн хурдан хул азраг мордсон байна. За нарын зэрэг хурдан азрагнууд мордожээ. 1899 оны 7 өшүүдэн шиг наадмын хурдан шандас дарганы уралдаанд шандас сөрөг хүлгүүд 1899 оны 7 өшүүдэн шиг наадмын Монголын анхны нааданд азраг уралдаж эхэлсэн тэр цагаас хойш 1999 онд Монгол төрийн нааданд азраг уралдсны 100 жилийн оюун хоёр нааданд тохиосон 1999 оны усан тулай жилийн улсын нааданд Сандуужив Татмантай алдарт хурдан хээр азрагаан түрүү магнат хурдлуулсан. За ингээд өнөөдрийн хурдан шандас азрагны уралдаанд дөнгөж хөдлөөд явж байна. За хурдан азрагны уралдаанд Улаанбаатар хотын Батсан хорооны уяач Пүрэв сүрэнгийн Баттулгын хурдан хар азраг 600 номертой байна. Улсын баяр нааданд 2 харагдсан Дулам сүрэнгийн Тав сүрэнгийн хурдан хар гэдэг азрагны төрсөн дүү юм хурдан азраг өнөөдөр мордсон байгаа харагдж байна. Энэ талны хар азраг. За наад талд нь байгаа Төв аймгийн Дүн сүмийн Өлзий сайхны Гамболдын хурдан зайр азрагыг мөн Пүрэв сүрэнгийн Баттулга уяач байсан Гүндэг магийн Инх тулаг гэж 10 настай хүүхэд унсан. За арчлаа дараагийн азрагнуудыг харуулъя. Жоохон ойртоод явж байгаарай. За хурдан азрагны уралдаанд нэг Монгол хүрэн азраг сүлжмэл дэлтэй Монгол хүрэн азраг мордож байгаа харагдаж байна. Төрийн их баяр наадмын хурдан азрагны уралдаанд 117 номертой ногоон хувцастай хүүхэдтэй хонгор азраг бол Булган аймгийн 3 болго сумын Сэрэнэнгийн гадар эдний хонгор хатсан гэдэг азраг нь хамгийн наадал ногоон хувцастай хүүхэдтэй явж байна. За өнөөдрөөс төрийн их баяр наадам нэлээд дээгүр уралдах хэрэмбэнд байгаа азраг. Түүний урд талд нь байгаа Монгол хүрээ азраг бол Аранга аймгийн Жаргалан сумын Данзангийн бик хотын хүрэн гэдэг азраг. Чандман тамхтай сайхан хүрэн азраг бол Данзангийн бик хотын хүрэн азраг мордсон байна.
Хурдан Шандас тасрагны уралдаанд 820 хэдэн номерт ямарчсан Төв аймгийн Алтан модог сумын Пунцгийн түмэн дэлгэрээ хээр зэрэг байна. Монгол төрийн их хоёр наадамд 101 жилийн ойгоор хязгаалan айргийн тав дурдж байсан Пунцгийн түмэн дэлгэрээ хүрээ зэрэг бол Дорн аймгийн цагаан ус сумын Монгол улсын тутманд байж Батцэргийн унган адуу 11 номерт Өвөр Ханга аймгийн Хужирт сумын уугуул Батхүүгийн ган хөлгийн зээр талцсан гэдэг газрыг мартсан Дарь базрын жамэндэрж гэж 9 настай хүүхэд унсан Төв аймгийн Баян цагаан сумын улсын алдарт уяач Цэнт хүүгийн Баттул уяасалгыг тааруулсан мордсон байна. За Хурдан Шандас тасрагны уралдаанд Баян Хонгор аймгийн Галууд сумын харьяат Монгол улсын хөтөлмөрийн баатар уяач Төмрийн мөнх хоёрын Хурдан бүр азраг мордсон байна. Богд хан уулын аймгийн 100 жилийн ойн хоёр нааданд айргийн 3 турдсан Хурдан бүр азрагын хүү гарааныхаа зурхаараа гарсан байгаа харагдаж байна. За өнөөдрийн азрагны уралдаан уламжлалын дагуу 22 км-ийн алсаас иргэний хүү гарааныхаа зурхаараа хөдөлж байгааг маань зурглаачийн дуранд харууллаа. За Шандас Хурдан азрагныхаа уралдааныг төхөөрөмж хүртэл бид нар одоо та бүхэндээ үзүүлэн тасралтгүй үзүүлнэ. За энэ наанива улаан хувцастай хүүхэдтэй хээр азраг бол Төв аймгийн Алтан модог сумын Пунцгийн түмэн дэлгэрээ Хурдан хээр гэдэг азрагын Монгол улсын тутманд байж Батмунхийн матхуу байсан байна. За Өвөр Ханга аймгийн Хужирт сумын уугуул Сонгоцой группийн захирал Пүрвийн мат цаахны Хурдан Тэтэм халдсан гэдэг азраг төрийн хоёр нааданд хоёр айрагдсан Хурдан халдсан азраг мордож байгаа харагдж байна. За Тэтэм халдсан азраг бол өнгөрсөн жил төрийн хоёр нааданд одоо үндсэн их хур дуралдааны төрөө магнайт хурдсан улсын баяр нааданд 7 настай азраг 3 турдалсан шүтлэн үрээ аман хүзүүн турдалсан азраг байгаа. За өнөөдөр бид та бүхэндээ одоо ивент итгэжтэй одоо нэг сайхан одоо зарлан сонирдуулъя. Монгол төрийн хоёр наадмыг ивент итгэж бидэнтэй хамтран ажиллаж байгаа Монгол үндэсний өв соёлыг дэмжигч, үндэсний бахархлыг дэмжигч оюу толгой компани Хас банк 100 жилийн түүхтэй Монгол улсын хүнсний мандай уган үйлдвэр Апу компани 100 жилийнхаа ойн хүрээнд Монгол төрийн үндэсний хоёр наадмын шууд нэвтрүүлгийн ивент итгэгчээр хамтран ажиллаж байгаа. За олон зуун ажилчдын албан хаагчдыг одоо Монгол улсад олон зуун албан хаагчид ажилчдтай игнэгээ хэлсэн хүнсний мандай үйлдвэр Апу компани за мөн Сонгоцой групп компани хамт олон өнөөдрийн наадмын ивент итгэж оролцож байна. Батрах энержи уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хураан Батрах энержи компани, за Skytech групп, шинэ гэр түншлэл, найрсаг амьдралын эхлэл, найрамдал хороолол, за оюу толгой Апу компани, за мөн одоо Апу дээри Монтиак брендийн одоо сүүгээр ивент итгэж одоо оролцож байгаа юм байна. За энэ хүү Монгол төрийн их хоёр наадмын Хурдан Шандас тасрагны уралдаан гарааныхаа зурхаараа хөдөлсөн Монгол соёлыг дэмжигч NTV телевизийн уран бүтээл хамт олон та бүхэнд үзүүлж байна. Энэ хэдэн азрагны хамгийн задлалд нь явна. Булган аймгийн 3 булга сумын харьяат Тодмонд шишиг жаргалын охин амин гიშгэн одоо Хурдан цолмон халдсан гэдэг азраг 17 номерт байгаа мордж байгаа юм байна. Төв аймгийн Баян сумын уяж Баасан сүрэнгийн нэмжүүн өнгөрсөн жилийн улсын нааданд 15 дурдсан хээр азраг нь мордж байгаа харагдж байна. 74 номерт мордсон Увс аймгийн Дүргэн сумын сайн жаргалын сайн баярын хонгор халдсан азраг 100 цай тамхтай өөрийнх нь хонгор халдсан азраг энэ хэдэн азрагны буруу талд нь явж байгаа харагдаж байна. За хамгийн наадалд нь ява хээр азраг бол энэ Хөвсгөл аймгийн Аршаан сумын Цэрэн-Дөржин амар санаагийн хээр гэдэг азрагыг Адуучийн Нэмбаатар үйсэн мордож байна. Улсын бүсийн уралдаанд хоёр айрагдсан азрагдаа хээр азраг 3 нүдний чандаван тамхтай хээр азраг байна. За энэ хүү Монгол газар шороон дээр өнөөдөр Монголын төр төсний их Цэнгэл баяр наадмыг Төв Цэнгэлд хүрээлэнгийн алтан хойморт 9 хөл цагаан тугаан байршуулж Монгол улсын төрийн тэргүүн түмэн олондоо хандаж үг хэлж Монгол улс өөр нэг тийм баяр болгон тэмдэглэж Адуун сүргийн мандай азрагны уралдааныг алтан суянбат төрийн далбаг дөрөвчилсөн залуу яач мөр гаргаж Монгол төрийн наадам хүн хүндэтгэл дор ёслон хийж өнөөдрийн их хоёр наадам өргөн дэлгэр сайхан эхэлж байна. За Хурдан азрагны уралдаанд одоо Шандас сөрөг азрагнуудыг та бүхэндээ өргөжлүүлэн одоо танилцуулъя. 117 номерт энэ бол Булган аймгийн 3 булга сумын Сэрэнэнгийн гал иргэдний Нандин хонгор халдсан гэдэг азраг улсын бүсийн нааданд одоо одон төрүүлсэн улсын баяр нааданд 6 одныг 7 одныг хурдалсан. За өнөөдөр ч одоо ер нь өнгөний 5 азрагнуудаар ер нь ойрхон очиж оролдох болов. Говь Алтай аймгийн Дарь сумын уугуул Монголын морин спорт уяачтай холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Цэгмтийн гонжиг сайхны Хурдан бүр азраг мордож байгаа харагдаж байна. За Цэгмтийн гонжиг сайхны Хурдан бүр азрагууд одоо энэ жил төрийн их хоёр нааданд өнгөрсөн жил 16 доллараар хурдсан 2020 оны 99 жилийн оюун хоёр нааданд соёолын азраг 10 дотор хурдлаад Төв аймаг байгуулагчдын түүх 100 жилийн оюун хоёр нааданд 9 хурдсан Хурдан азраг байна. За 771 номертэй хатан сүйх тамхтай сайхан хээр азрагын хамгийн ард цагаан цэнхэр хувцастай хүүхэдтэй 771 номертэй мордож байна. Архангай аймгийн Эрдэнэ улган сумын уяач мөнгө сайхны Хурдан алтар азраг гэж бүсийн нааданд айрагдсан азрагын байгаа. Увс аймгийн уугуул Улаанбаатар хотын хан үйлдвэрийн хаан ширгооц компани захирал Баатрин амар жаргалын Хурдан хээр азраг мордож байна. Энэ наадлын 3 азрагны хамгийн зөв талд нь явна. Монгол төрийн их хоёр наадмын 102 жилийн оюун хоёр нааданд айргийн тав дурдсан юм Хурдан азраг байна. За энэ бол одоо Архангай аймгийн Төвчрөл сумын уяач цагаан бандын
Буянбаатарын хөрөнгө гэдэг газар өнөөдөр мордож байгаа харагдж байна. 828-т Цэнгэр шарсамжтай хүүхэдтэй Улаанбаатар хотын хан ууд дүүргэн яас тод билгийн хурдан хээр азаргыг оюун болдын дүүрэн заяа гэж 10 настай хүүхэд унсан мордсон байгаа харагдаж байна. За азрагны уралдаан бол үнэхээр шинэтэйхэн уралдаан болно. За Монгол төрийн их баяр нааданд уралдаж байгаа азрагнууд дотор за 313 номер 393 номертэй сайхан хээр азрагт нэг мордож байгаа харагдаж байна. За энэ 393 номертэй Монгол улсын тодмондоос Дашданбэрлэн Батэрдны хурдан хээр азраг байна. Өнгөрсөн жил Архангай аймгийн 100 жилийн их баяр нааданд Айргийн 3-т хурдсан Монгол улсын тодмондоос Намдгийн хүрлээгийн байсан Дашданбэрлэн Батэрдны тэргүүн хээр гэдэг азраг нь 393 номертэй 650 хэдэн номертой Говьалтай аймгийн Тонхөл сумын байс Лүнилхагийн үлзий бүрэнгийн унган Өмнөгөө аймгийн Цогццын сумын угуул Шанхын унган буян гадын уяач аймгийн алдарт Чойжлын Мачиргалын хурдан халдсан азраг байна. Өнгөрсөн сумын уяа сэлэн сайхны галтын унган хонгор халдсан шүтлэнгээ улсын баяр нааданд Айргийн 4-т хурдлуулсан уяач одоо өнөөдөр бас мордуулсан байна халдсан азарга. За энэ халдсан азарга бол Говьалтай аймгийн баяр нааданд түрүү магнат хурдалсан Говьалтай аймгийн Тонхөл сумын уяач Лүнилхагийн үлзий бүрэн гэдэг залуугийн унган хурдан азарга. Шанхын унган буян гал уяа Өмнөгөө аймгийн Цогццын сумаас мордож байна. За энэ жил Өмнөгөө аймагт бол одоо улсын бүсийн говьшинхын хурд уралдааныг Монгол улсын тодмондоо яж Дашданбэрлэн Батэрдны санаачилсан уралдаан жуяач хүүхдүүдийн шагналыг одоо өндөр түвшинд байлгадаг говьшинхын хурд уралдаан болж НТВ телевиз албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан үзүүлнэ. За өөр Зарган заавн 1997 оны ардын хөнсөлийн 76 жилийн Монголын үндэсний их баяр цэнгэр нааданд хурдан толин хул азаргаан түрүү магнат хурдуулсан толин хул азаргаад дуу шүлэгт одоо мөнгө хөрсөн юм хурдан азарга байгаа. Улаанбаатар хотын сонгон хайрхан дүүргийн 21-р хороо партизан хорооны уяач нийслэлийн алдарт байж аюу шивийн тавгагийн шүтэн хээр гэдэг азарга 231 номертэй мордсон байгаа харагдаж байна. За энэ шүтэн хээр азаргууд одоо Ганбаатарын буян дөхтөх тодмондагийн уяан дээрээс мордож байгаа бол да 2020 оны 99 жилийн үндэсний их баяр нааданд шүтлэн хөрөн үрээ одоо айрагт хурдуулсан уяач юм байгаамаа. Аюу шивийн тавгаа уяач. За хурдан азарганы уралдаанд Монголын 70 мянган уяачтай магнат одоо одмит хэлэлцэж уйсан хөлөг мордомсын нааданд 6 насны антуу төрүүлсэн Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол улсын хүлэгч их тодмондоо уяач Дамбадаржаагийн онон гэдэг хүн Хөдөлмөрийн Баатар цол үрдсэн бол налайх төрөлт болсон улсын уралдаан шүтлэн айрагдсан их хурд уралдааны түрүү Баттул Дундагийн хурдан хээр азарганы төл Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар хангаа нэгдлийн адуучин Монгол улсын Хөдөлмөрийн Баатар уяач ононгийн Шууха хөрөн гэдэг азарг өнөөдөр бас мордсон байгаа харагдаж байна. За ерөн чазрагны уралдаан хамгийн их үзэгчтэй хамгийн анхаарал татсан уралдаан болдог гэдгээ одоо алхам тутамдаа батлан харуулад байдаг. Өнөөдрийн хурдан азрагны уралдаан одоо хэдхэн мөчийн дараа төхөөрөмжөөр очин. За НТВ телевиз бол одоо ингээ сайхан төхөөрөмждөр очлоо одоо та бүхэнд одоо азрагнуудыг харуулнаа. За Монголын үндэсний их баяр цэнгэр нааданд 235 номертэй улаан хувцастай хүүхэдтэй сайхан хул азрагт мордож байгаа харагдаж байна. 235 номертэй Говьалтай аймгийн Эрдэнэт сумын уяач Сандаг дөржин Бээжингийн хурдан хонгор азрагыг Батцацралын бэлгүүн тулах гэж 13 настай хүүхэд унсан мордож байна. Говьалтай аймгийн Эрдэнэт сумаас 2 жил дараалан улсын их баяр нааданд хязаалан айрагдлаа. За улсын баяр наадмын азрагны уралдаан гэдэг ч юм шимтэйхэн уралдаанч гаранда одоо аль хүний одоо азраг түрүү магнат хурдлагын байгаа гэдгийг би та бүхэндээ хэдхэн мөчийн дараа зурхай дээрээс эргээд одоо та бүхэн харах болно. 178 номертэй Улаанбаатар хотын налайх дүүргийн Нямагийн Батуултын хонгор азрагыг 10 халдсан гэдэг азраг байна. Хүрүсрэнгийн Жингүүн гэж 14 номертэй хүүхэд улсан энэ 178 номертэй хонгор азраг бол Саран дэвсгэртэй Хосрой тавхтай хонгор азраг бол Ховд аймгийн Булган сумын угуул Улаанбаатар хотын налайх дүүргийн харьяат Нямагийн Батуултын хурдан хонгор гэдэг азраг мордож байна. За улсын баяр нааданд 2023 онд Увс аймгийн уяач Норов Самбуугийн хээр гэдэг азраг төрүүлсэн 22 оны улсын баяр нааданд 2022 оны улсын баяр нааданд ч одоо за 21 онд бол одоо наадам өнжтсөн. За ингээд Монгол төрийн их баяр наадам өнжтсөн. 20 оны улсын баяр наадам 21 оны 22 оны улсын баяр наадам Нямжуугийн хээр гэдэг азраг улсын баяр нааданд 2 удаа түрүү магнат хурдалсан юм байна. За 2019 оны улсын баяр наадам одоо сайхан зохион байгуулагдсан 2019 оны улсын баяр наадамд ч н одоо ямар азраг төрүүлдэг вүлээ. За 19 оныг одоо чилсэн байдаг. За 18 оны 97 жилийн үндэсний их баяр наадам 16 17 онуудад Магна Халиун гэдэг алдарт хурдан азраг дарааж төрүүлээд 18 он Төв аймгийн Ухтаа цайсан сумын Баян Жаргалын Баттөрийн халиун азраг Монгол төрийн их баяр нааданд магнаж наадам чонолноо ийсгсэн 15 оны Монголын их баяр цэнгэр нааданд Арангай аймгийн Тэмүүлэнгийн хээр гэдэг азраг төрүүлсэн 14 оны улсын баяр наадмын хурдан азрагны уралдаанд Наран хонгор гэдэг азраг төрүүлсэн
13, 12, 11 онуудын улсын хоёр нааданд улс салцсан гэдэг газар Төв магнат хурдсан 10 оны улсын баяр нааданд Төв аймгийн Баян сүмийн уяж Хингэргийн цог цахны сүмбэн зэрэг газар төрүүлсэн 98 2007 гээд 3 жил дараалан ажлын шарга төрүүлээ 2006 даатгал хээр төрүүлээд 5 оны улсын баяр нааданд асгат цаарал төрүүлээд 4 оны улсын баяр нааданд ажлын шарга төрүүлээд 3 оны улсын баяр наадамд чинь Алтан гэрлийн хөрөнгө гэдэг газар анх одоо энэ Ногоон дэнжи дээр одоо төрүүлсэн газар 2002 онд Булган аймгийн Могол сумын цэгмдийн цэнгэлийн саарал гэдэг газар төрүүлсэн 2001 онд улсын 80 жилээр Хинтээ аймгийн Дадал сумын Намнангийн Дармарын чингийн алга гэдэг газар төрүүлсэн. За энэ гурван газарыг харуулж байна. За энэ бол одоо Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сэрэндвийн дэвтэрчийн хөрөө газар 464 номертэй Даван Нурган Баатрын хурдан бор газар одоо бас мөрдөж байгаа харагдаж байна. За Монголын үндэсний их баяр цангал Монгол улсын тэргүүн шадар сайд одоо Монгол үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга байдаг бол хурдан морины салбар хорооны дараагаар Архангай аймгийн Ашаад сумын угуул Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Ган Ухиг генерал за хурдан морины одоо салбар хорооны дэд дараагаар Архангай аймгийн Ашаад сумын угуул Батлан хамгаалах яамны харьяа Цэрэг амралтын төвийн дарга бригадын генерал Батсангалын Амбаатар тэргүүтэй хүмүүс ажиллаж байгаа. За мөн нарийн бичгийн дараагаар нь Хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дараагаар нийслэлийн цэргийн штабын газрын дарга Хурандаа ялалт тэргүүтэй хүмүүс ажиллаж Хурдан морины уралдааныг дэг журамтай сайхан зохион байгуулж өнөөдөр дэлхийд дэлгэнсэн Монголын их тал нутагт ардын цэнгэл наадам албан ёсоор өндөр үүдээ нээж байна. За 30 номертэй марцсан сайхан хүрэн газарг мордож байгаа харагдаж байна. Өнөөдрийн уралдаанд 30 номертэй сайхан хүрэн газарг бол Завхан аймгийн Яруу сумын харьяат Монгол улсын тодмондоо Дасвигийн Давууд оржийн Олимп хүрэн гэдэг газарг мордож байна. За энэ Давууд орж тодмондоогийн хүрэн газарг бол өнгөрсөн жилүүдэд Завхан аймгийн 100 жилийн их баяр нааданд аярагдсан улсын баяр нааданд 8 турдсан хүрэн газарг өнөөдөр одоо мордож байгаа харагдаж байна. За энэхүү азарганы уралдаан 22 км-с иргэн. За нар айхтар хэлээж гарахаас өмнө гэж нэг Монголын домогт их үеж бүхэн суран оргон хэлсэн нэг үг санаанд орж байна. Урд нь гараад ивчаарай. За нар айхтар хэлээж гарахаас өмнө нэрвэл одоо ер нь сайхан одоо азарга уралдах баг. За өнөөдрийн азарганы уралдаанд өнгөнд уралдах таамагт байгаа азаргнууд дотор бол Архангай аймгийн Ихтэмэр сүмийн үеж Даваа самбуугийн жаргал сайхны хүү Уйсхин хээр азарга өнөөдөр мордож байгаа. За Уйсхин хээр азарга бол өнөөдөр ер нь төрийн хоёр наадамд ер нь төрүүчийн хэдэн азаргатай маналцах хурдан азарга мордож байгаа да. За энэ Архангай аймгийн харьяат Монгол улсын алдарт яаж энэ хотын дэвчрийн уйсан Архангай аймгийн харьяат Монгол улсын алдарт мандаа яаж Даваа самбуугийн жаргал сайхны хүү Уйсхин хээр гэдэг азарга өнөөдөр төрийн хоёр наадамд мордож байгаа. За ер нь зам заах олон хурдан азаргнууд мордож байгаа. За урьдчилан 407 номертой хонгор азарганыг сайхан харуулад хараа. Сэнгэл их баяр наадмын хурдан азарганы уралдаанд 407 номертой шар хувцастай хүүхэдтэй мордож байгаа хонгор азараг байна. За энэ хонгор азараг бол Говьлтай аймгийн Шаргал сумын Амар төвшингийн анх хоёрын хонгор азараг Говьлтай аймгийн бүсийн уралдаанд 4 төрүүлсэн Айзам хааны төгөлдөр гэж 13 настай хүүхэд унсан Айзам хааны төгөлдөр гэж хүүхэд унсан одоо мордож байгаа харагдж байна. Баян хонгор аймгийн Буусаган сумын уяж Галсны Болбаатрын учруулж байгаа Завхан аймгийн Алдар хаан сумын уяж Чинбатын болдордны хурдан цэвдэр гэж Ган Ухиг тодмонлогийн унган цэвдэр азарга өнөөдөр одоо мордож байна. За энэ бол одоо Шавли гэдэг дуудлагатай англи азарга төлн улсын нааданд дааг төрүүлсэн Шавлигийн төл цэвдэр азарга мордож байна. За Монгол төрийн их баяр наадам өндөр үүдээ нээж өнөөдөр азарганы уралдаан сүр жавхлантайгаар эхэлж өнөөдөр мөн дуйлан тайхан уралдаан болно доо. За хойтонгийн наадам хүртэл ямарч байсан 365 хоног болоо ярих юмтай л одоо уралдаан болно. За өнөөдрийн азарганы уралдаанд Өвөрхангай аймгийн Өзөд сумын уяач Непрагийн дэлгэр сайхны хурдан хүрээ зарга 72 номертой мордож байна. Монгол улсын тодмондоо гэж Балдэржин баяр дөржин унгаа дуу Өвөрхангай бүсийн нааданд харагдаад Налайхан бүсийн нааданд харагдсан улсын бүсийн нааданд хоёр жаргагдсан Өвөрхангай аймгийн Өзөд сумын уяач дэлгэр сайхны хурдан хүрээ ханц азарга мордсон байна. За өнөөдрийн хурдан азарганы уралдаан Брэндээс тугдаад өрнөсөндөө 4 км харагдаж байна. 7 км гарan явж байгаа харагдаж байна. Өндөр хүчлийн чон өнгөрдөө 7 км 500 м яваад богдын өндрийн зүү хойд тавтгаад азарга тугдаад орж ирлээ. 504 номертэй хамгийн урд яваа азаргын манай зургаачин дунд нэг харуулаарай. За хурдан шандас азарганы уралдаанд 504 номертой мордсон Дундгой аймгийн Сайн цагаан сумын уяа Цэн цэрэнгийн онл утын мөр азарга задгай уйлан тамагта Сурмаажвин ан аридэн гэж 9 настай хүүхэд унсан Өмнөг аймгийн уяач Батмөнхийн насан болдын үж урдуулж байгаа хурдан мөр азарганд мордож байгаа харагдаж байна. Шандас хурдан азарганы уралдаанд мордож байгаа хөлгүүд дотор
За Жойжлийн Батжаргын хурдан халзан асраг өмнө аймгийн зөвхөсцөө сумын Штэмбэрлийн Батардны хурдан хээр асраг мөрдсөн байна. За ингээд одоо нарын зэрэг хурдан азрагнууд наадмыг чимж өнөөдөр Монгол төрийн алтан суйн баталба Тэнгэрт намарч 9 хөл цагаан төв сэнгэлт хүрээлэнд ёслол хүндэтгэлтэйгээр заларсан их наадмын нээлтийн үйл ажиллагаа өндөр үүдэнээс азрагны уралдаан үнэтэй зэрэгцээд одоо сайхан зохион байгуулагдаж байгааг та бүхэн харж байна. За Монгол төрийн их баяр наадам төрүүлсэн азрагнуудыг 2001 онд Намнангийн Нармарын цэнгийн алдаг азраг 2000 оны улсын баяр наадам Сандуйжив Тодбандагийн дүү зээлдэгдэг унган азрагыг Завхан аймгийн үлээстэй сумын уяас Лавгийн Сандалгийн дүүр зээлдэгдэг азрагыг Сандуйжив Тодбандаа ойж түрүү магнат урдуулсан 1999 онд Сандуйжив Тодбандаа хээр азрагаан төрүүлсэн 98 онд Хинти аймгийн алшир сумын уяас Наван Жансангийн олдох гэдэг хүний унган Хинти аймгийн Дархан сумын буян дэлгэрийн гуйлан хүрэн замун Завхан аймгийн Тэлмэн сумын энэ Шинганбатын хүрэн азраг хүрэн халзан азраг хоёр хоёуланд түрүү магнат урдлаг өссөн үнэлэх өгсөн байдаг. Төвэнгийн жаргалантай Сизийн ан төмөр гэдэг хүний унган азраг 1997 оны ардын хэмжээлийн их баяр наадамд Хөдөлмөрийн Баатар уяас Данзанэмийн даваа хүүгийн зул хонгор гэдэг азраг төрүүлсэн 96 онд Батхүүгийн төлөн хул гэдэг азраг улсын наадамд төрүүлсэн 95 онд Говьтай аймгийн Баян уул сумын уугуул Төв Улаанбаатар хотын Багханга дүүргийн уяач Додхон Чормын Балжинэмийн хонгор гэдэг азраг улсын баяр наадамд 95 онд төрүүлсэн 94 онд улсын баяр наадамд даваа хүүгийн солон халтар 93 онд Парцааны Түндвийн хул 92 онд Лунгийн Эрен Сандэржийн хар 91 онд Сүрэн хорийн босоо хээр 90 онд улсын баяр наадамд төрүүлсэн Марын хээр гэдэг алдар турдан азраг 90 оны улсын баяр наадамд төрүүлсэн За 89 онуудад Данзанэмийн хөрөн гэдэг азраг 87 онд морин тойруулгын Солон цавдар байна да 87 онд чинь Солон цавдар төрүүлсэн 86 онд одоо бас Солон цавдар төрүүлээд 85 онд Данзанэмийн хөрөн 84 онд морин тойруулгын хурдан тогроо 83 онд морин тойруулгын хурдан тогроо 82 оны улсын баяр наадам Төв аймгийн Баян цогцмын Төрөдрхийн самдангийн халдсан азраг төрүүлсэн 81 оны улсын 60 жилээр Алтан мулаг сумын уяас Навааны Даат хамгийн хул гэдэг азраг улсын наадам төрүүлсэн 80 оны улсын баяр наадамд морин тойруулгын Алтан гац зээр талсан гэдэг азраг төрүүлсэн 1979 оны улсын баяр наадамд хурдан тогроо азраг төрүүлсэн анхны жилээ 78 он Төв аймгийн Баян Чэнтмэн сумын уяас Дөржин Шгсхийн хар гэдэг азраг туулын хойд нуунаас одоо төрүүлсэн цөөхөн азрагны нэг за энэ хар азрагыг одоо улсын баяр наадамд Монгол улсын мандат Сэддийн Ямбал гэдэг хүний нөмөр нөөлгөнд ор явж төрийн их баяр наадамд нэг төрүүлгэж нэг харагдуулсан байдаг 78 77 онд морин спортын төвлөрийн Ицэлхэн гэдэг азраг улсын наадамд төрүүлсэн баг 76 он Төв аймгийн Сүмгчмын Зэвгэдийн мөрөг азраг улсын наадамд төрүүлсэн 75 онд Орны Сүндүүгийн хөрөн азраг улсын наадамд түрүү магнат урдасан 74 оны улсын баяр наадамд Ихэнсэнд Цэрэглэнгийн Жулуунбатын хээр гэдэг мөр төрүүлсэн азраг одоо ямар азраг төрүүлснийг сайн одоо сандгүй 74 онд 73 онд Баян цогтын Дандин сүрэнгийн зээгэл хонгор гэдэг азраг төрүүлсэн 72 оны улсын баяр наадамд Содон Тэлийн алаг гэдэг азраг алтан булгаас төрүүлсэн 71 онд улсын 50 жилийн ойн азрагны уралдаанд Галшир сумын Дашин мандрагчийн саарл гэдэг азраг төрүүлсэн за 70 оны улсын баяр наадамд одоо 1970 оны улсын 49 жилийн ойд Говьх талын шарвжимцын хөрөн гэдэг азраг улсын наадамд Осоржвын шарвжимцын хөрөн гэдэг азраг төрүүлсэн байх 69 оны улсын баяр наадам одоо ямар азраг төрүүлснийг нь одоо сайн мэд сандгүй. За 2018 онд бид нар талиун дөрүүл 16 17 онд магны халиун дөрүүлээд 18 онд бид нар талиун дөрүүлээд 19 оны улсын баяр наадмын хурдан азрагны уралдаанд Ононгийн Батүлэг Тодбандагийн Хүхээ халдсан гэдэг азраг төрүүлээд 20 онд Нэмжүүн богд хээр азраг 21 онд жоод 22 онд Нэмжүүн богд хээр 23 оны улсын баяр наадамд Норуу самбуугийн хээр гэдэг азраг төрүүлсэн байна. За ингээд сүүлийн 50 жилийн азрагны уралдааны түрүү магнаг сонирхуулахад бол одоо нэг иймэрхүү хүн байна. Содон бэлгөө хөрөө азраг 1974 онд төрүүлсэн байхаа. 75 онд Орны сумдын хөрөн 74 онд Содон бэлийн хөрөн 73 онд Дандин сүрэнгийн зэгэл 72 онд Содон бэлийн хээр азраг гэдэг азраг төрүүлсэн. Жансангийн Содон бэл гэдэг бол уулгаар дунд боловч Төв аймгийн Алтан мулаг сумын хүн байсан. За ингээд өнөөдрийн шандас турдан азрагны уралдаан хэдхэн мөчийн нараа гарааны хат хөрөмжөнд орчин цагаан хөтлөр өгсөж эхэллээ. За ивент тэтгэгчтэй одоо нэг сайхан танилцуулъя. Хурдан морины уралдааныг ивент тэтгэгч Монголын үндэсний бахархлыг дэмжигч оюу толгой компани дэлхийн жишг нийцсэн уул уурхайн одоо орчин үеийн техник технологиор уул уурхайн нөхөн сэргээлтийг зүйсний дагуу хийж Монгол их орны хөгжил цэцэглэлтэнд 700 тэрбум төгрөгийн татвар төлдөг оюу толгой компани үндэсний бахархлыг дэмжигч Монгол улсын банк санхүүгийн салбарын тэргүүлэгч Хас банк за үргэлж өөдөө ураатай Монгол улсын хүнсний манлайн үйлдвэр Апу компани 100 жилийн түүхтэй Апу компани хамт олон маань өнөөдрийн энэ наадмыг ивент тэтгэж үзүүлж байгаа. За Апу компани хэвлэлтийн салбарт үйл
ажиллагаагаа явуулдаг салбар компани NTV телевизийн уран бүтээлч хамт олон Монгол төрийн их баяр наадмыг сүүлийн 12 жил одоо та бүхэндээ шууд дамжуулан үзүүлж байна. За Бадрах энержи уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах ухаан Бадрах энержи компани Skytel Group найрсаг амьдралын эхлэл найрамдал хороолол эмийн ургамлын хандмал ундаа тэрэлж сэлэнг за мөн Шунхлаа Group компаниуд нийтлэлийн бодлогоор үндэсний их баяр наадмын 93 наадмын төрлийг одоо дэмжин оролцдог. Шунхлаа Group-ийн бүх Монгол улсын Апу компани Шунхлаа Group-ийн бүх Монгол улсын арслан дөрж хөлмийн ан хуйг за Апу Шунхлаа үндэсний нэгдэл компанид одоо Монгол улсын зан Төмөрбаатарын Санчир, Монгол улсын арслан Баяр сайхны Орхон баяр, за Сурын харваанд Өвөр хангай аймгийн Нарийн тэл сумын харьяат Монгол улсын Даян мэргэн Бадам учрын Пунсул долом, үндэсний спорт хурдан мөрдийн урал даанд Апу компани Шунхлаа компани Group компани уяачид болох Монгол улсын Тодмандаа уяач Ононгийн Батбэлэг, Монгол улсын Алдарт уяач Цэнтхүүгийн Батул тэргүүтэй уяачид өнөөдрийн одоо энэхүү Монголын их үндэсний соёлыг дэмжин одоо уралцдаг гэдгийг манай наадамч олон мэдэж байгаа хаа. За хурдан мөрдийн уралдаан инхүү цагаан хотел руу өсөж эхэллээ. Даагны төхөөрөмжний сүүн хойд зөрүүлэг рүү орж ирлээ. За энэ уралдаан чөөхтүүд очиж явахдаа замаа одоо сайхан харж байгаасай. За Батмун тэм цагаан бандын Буянбаатарын хурдан хээр гэдэг хурдан хөрөн хадсан гэдэг чинь 9 номертэй энэ мордож байна. Алтан гэрлийн алдартыг дунд хөрөнгөж төрийн их баяр наадамд 2 төрүүлсэн хурдан хөрөн азарга нэг аман зүүжсэн тэр хөрөн азарганы төл тод хөрөн гэдэг азарганы төлөв юм одоо хурдан ажнаа. За 1196 номертой хээр азарга бол Сүхбаатар аймгийн Баруун урт сумын уяач Уртнасангийн Тамирын уйсан Увс аймгийн Давус сумын уугуул Хаан Ширгоц компани захирал Баатарын амар жаргалын хурдан хээр азаргыг Баясгалангийн Бүрв даваа гэдэг хүүхэд унсан Хинти аймгийн 100 жилийн оюун баяр наадамд 16 тургалсан азарга Сүхбаатар аймгийн уяач Баярын Бат төрийн одоо байна уу да энэ наадалда мөнгө сайхан намлагийн умаган тамгатай азарга харагдж байгаа шиг байх юм. За азарганы уралдааны үзүүрийн азаргнуудтай сайхан зэрэгцээд одоо сайхан харуулъя. 1102 номертой цэнгэр замтай хүүхэдтэй хээр азаргад хамгийн урд талд яваад байгаа Завхан аймгийн Шилүүстэй сумын Дашнымын алтан гэрлийн хурдан хээр азаргыг ан хуйгийн бэлэгдгээс 8 настай хүүхэд унсан мордож байна. За өнөөдрийн хурдан азарганы уралдаанд 192-оос одоо нэг 50 азарга хасагдсан болоо да. За нэг 120 хэд 30-аад азарга бол одоо мордож байгаа нь аль биесээр энд бол одоо мэдэгдээд өгш харагдаж байна. За Монгол төрийн их баяр наадмын түүх талтан дэвжээ. 7 өшүүд ан шиг наадам уралдаж байсан түүх талтан дэвжээ. 8 дугаар огт наран гэрэл түмнэс явцсан дам богд тутагд одоо энд морь уралдуулж байсан юм сайхан дэвжээ. Хөвсгөл аймгийн бүрэн нутаг сумын дуу сүргийн утганд хурдан аймгийн зүүнжид зүүн дотроос Хөвсгөл сая одоо соёолонтой сунгаад байгаа харагдж байсан. Төлн юм болов гэсэн чинь хүрэн азарга өөрөө соёолонтой сунгаж байсан харагдлаа. За Өвөр хангай аймгийн Ужир сумын уугуул Шунхлаа Group-ийн захирал Бүрвэнбат сайхны Тэтэм халдсан азарга мартаж байна. За Тэтэм халдсан азарга төрийн их баяр наадамд 2 айрагдаж Монголын шигшмэл хурдан мартын их хурд уралдаанд төрөө магнад хурдалсан азарга. За Бүрвэнбат сайхан уяач бол Монгол төрийн их баяр наадамд одоо гүйлэн зэд азаргаан айрагдуулсан улсын баяр наадамд за эсгэрээ хөрмөр гуйлан зэд азарга за хултааг улсын баяр наадамд одоо сайрагдуулсан тэргүүтээ олон мөр айрагдал төрүүлсэн Монгол улсын мандаа яс цолны болцлыг бол ямар ч байсан давсан байх. За хараахан одоо цолоо аваа авгүй хүн шиг байна. За ингээд өнөөдрийн хурдан шандас азарганы уралдаанд мордож байгаа хүүхдүүдэд дахин танилцуулна урьдчилан урлагийн сайхан зэрэгцээд байна. Монголын үндэсний өмчмөрдийн уралдаан за ангийн урдын төр бүхэн азаргнуудын нааны явуулчаарай. За азарганы уралдаанд чамбан азарга 1192 номертэй модсон Завхан аймгийн Шилүүстэй сумын Дашнымын алтан гэрлийн хурдан хээр азаргыг сайн бэлгийн ган хуйг гэдэг одоо хүүхэд унаж уралдаж байгаа юм байна. За энэ доторлоор нэг азарга руугаад яахан дөхөөр одоо харуулаарай. За манай уяачид ямар азаргнууд ямар шүүхэн уяатай мордож өнөөдөр төрийн их баяр наадамд уралдах вэ гэдгийг одоо хэлэх хэдхэн мөч үлдсэн байгаа харагдлаа. За Цэнгэл их баяр наадамд Дундгуу аймгийн Өлзий сумын уяач Батсүхийн наран хүүгийн хурдан халуун азарга 909 номертой мордож байна да. 2009 оны 88 жилийн Монголын үндэсний их баяр Цэнгэл наадамд 909 номертой ажны шарган азарга уралдаж саахалтын гэртээ тасам дөрүүлж явахад одоо хурдан халуун азарга шарга азарга нь төрүүлж байсан. За халуун азарга нь бас л 909 номертой мордсон байгаа харагдаж байгаа шиг байна.
За наран хүүгийн дэлгөөний хурдан халиун гэдэг газар улсын бүсэд бол 2 харигдсан газар. Өнгөрсөн жил улсын баярнаад нь 10 гаругаар хурдсан баатрийн төгс өчргөж яваад урдлынхаа хэдэл яваад баатрийн төгс өчргөж хөөхд болсон байна. 1121 номертэй мордсон хул азраг байна. Арханга аймгийн Ихэд Тамир сумын уяас Чимэд дөржин ганцаргийн хул азрагыг Гүндэ дөржин баян жаргалагч Төв аймгийн Өндөр ширэл сумын хүн байсан байна. За энэ урдын хэрэг азрагын дотор 1019 дээр зээл азрагыг харуулаарай. За хурдан шандас тацрагны уралдаанд дээгүүр уралдааг таамагт байгаа Монгол улсын хөдөлмөрийн баатар хүлэгч хуяаш Дамбадар жигэн ононгийн хурдан хөрөн азраг мордсон байна. Ононгийн шуухайн газар баатар бүсгийн наадмаар сайн байгаад Батултын хэр гэдэг азрагны төрсөн дүүн бүрэг жаргалын бор гэдэг газар улсын бүсгийн наадмаар 3 харигдсан. Өнгөрсөн жил Төв аймагт хөдөлмөрийн бүсгийн залуутай 4 дурдсан зэрэг 2 талын хансан удамтай азраг байгаа. 888-т улсын баяр наадмын даагандаа төрүүлж байсан. Ангийн баян өндөр сумын зэсэн нэндийн тэмүүжингийн хурдан хул азраг 888-т 580 хэдэн номертэй Хинти аймгийн 100 жилийн оёг 2 наад намын хүзүн дурдж өвөр хангаа 91 жилийн оёг 2 наад мөн харигдсан. Өвөр хангаа аймгийн оёг сумын уяас Баатрин давадрын хурдан хээр азраг байна. За өвөр хангаа аймгийн Учир сумын уяас Шунхлаа группийн захирал Бүрмийн бат цайхны тэтгэм алдсан азраг 2 номертэй мордож байгаа юм байна. За өнөөдөр азрагны уралдаан ер нь үнэн ширүү хүн уралдаан болно доо. За тэгээд аль нэг нь одоо магнитаа тоосгүй ирж Монголын ард түмнийг одоо баярлуулах байх. Азраг төрүүлгэн гэдэг бол арай өөр юм байдаг гэдгийг уяачаад азраг их хоёр гэж арай өөр дөө гэдэг одоо ярьдаг. Монгол төрийн хоёр нааданд Увсаймгийн 103 сумын Далайнбат хоёрын хурдан ээр азраг мордсон байгаа харагдаж байна. За Далайнбат хоёрын түм тэр азраг одоо сайхан мордсон байсан. Яг энд бол одоо харагдахгүй байна. За цаа талаар явж явахыг бас үгүйс харахгүй юм. Монгол төрийн их хоёр наадмын хурдан хязаалангийн уралдааны түрүү Дундгуй аймгийн Дэрийн сумын уяас Сусрурмын отгорлын үүсэн Дундгуй аймгийн Эрдэнэ далай сумын уяас Батсүргийн Жинзэргийн алтар гэж Монгол улсын мандаа загжуу мэд сайхан өнгөрсөн жил шарга үрээгийн аман хүзүүнд урдуулж дуулаантай явхан оролцсон мэд сайхан уяачийн унган шарга үрээний унган эдсэн загжуу мэд сайхны хээр үрээ түрүү магнад урдасан. За шүтлэнгийн уралдаанд бол Өвөр хангаа аймгийн 10 хар хорин сумын уяаж Даван сүрэнгийн Сэрэн дэндвийн дав сүрэнгийн хурдан хулраа төрүүлж Өвөр хангаа дундгуйас улсын баяр наадмын эхний өдрийн 2 төр хүртлээ. Өнөөдөр айлгацрын төрөө хүртгийг одоо этгэн мөчийн дараа харнаа. Хурдан шандас тацрагны уралдаан 919 номертэй ногоон хувцастай хүүхэдтэй нэг зээр татсан азраг тэр урд явж байгаа харагдж байна. За энэ 919 номертэй зээр тацраг бол Даваагийн мөнхөрдний хүрэн хадсан азрага Баян хонгор аймгийн Галууд сумын уяаш Даваагийн мөнхөрдний хүрэн хадсан азрагааг Сайн баярын Наран баяр гэж 11 настай хүүхэд болсон 919 номертэй мордож байна. Өнгөрсөн жил Хинти аймгийн Батнар сумын 100 жилийн их баяр наадмын түрүү магнад урдасан Даваагийн мөнхөрдний хүрэн хадсан азрага байна. За одоо өөрөө лайв хийж л байгаа. Өнөөдөр энэ сайхан төрийн их баяр наадмын одоо хурдан мордын уралдааныг лайвд нь бас ер нь хурдан мордын уралдааны бас том зүтгэлтэн хүн. Ягаад гэвэл Баян хонгор аймгийн хонгорын хурдан мордын спорт ээжтэй холбоог бас олон жил сайхан тэргүүлж авчирсан юм хүн гэдгээр нь та бүхэн одоо сайн мэдэх байхаа. За азрагны уралдаанд 393 номертэй халтар азраг бол Монгол улсын додмонд аж Даштан Бэрлийн Матридны тэргүүн халтар гэдэг азраг да. Улсын баяр наадам 1928 оны дуу жилийн улсын баяр наадамд богд хан уулын 2 үзэтийн хөшөөний хэрэн гүрэн алтагнаар нутагтай Жагварлын Содмондрын хурдан халтсан азраг луу жил төрүүлж байсан бол 2012 оны луу жил мөн улсын баяр наадамд Өмнөг аймгийн зохицсон сумын Даштан Бэрлийн Матридны Улас салцсан гэдэг азраг төрүүлсэн. Өнөөдөр ахаад 12 жилийн дараа 24 оны луу жил өмнөг бас хэд хэдэн азраг мордож байна да. Луу жил өмнгийн шаргалгавынхан дээр нь үнэн ээлтэй шүү. За та ер нь хамгийн сүүлийн луу хамгийн эхний луу хоёрт бол өмнөг бас азраг төрүүлсэн миний мэдхээр лав. За тэр дунд 518 номертой Өмнөг аймгийн Надан Задгал сумын уугуул Шүтэн Эрдэнэ компани захирал Төмний их галын уяач аймгийн алдарт байж Эрдэнэ элгийн Матридны хар азраг мордож байгаа харагдаж байна. Эрдэнэ элгийн Матридны хурдан хар азраг бол улс салцсан азрагны бие төл азраг. За ингээд өнөөдөр одоо хурдан шандас азрагнууд хэдхэн мөчийн дараа төхөөрөмжийн дөрөв чинь арайхан болоог байна гэхдээ Увс аймгийн Дүргэн сумын Сайн жаргалын Сайн баярын хурдан хонгор хадсан азраг мордсон байна. Баян хонгор аймгийн Баян сумын Дандин сүрэнгийн баяр сайхны хурдан хар азраг 510 номертэй байна. Энэ өнгөрсөн жил Баян хонгор аймгийн баяр наадмын түрүү магнад урдсан азраг өнөөдөр бас л
мордож байгаа харагдж байна. За Монгол эх орны өнцөг улам бүрээ сүрэлцэн ирсэн хүндэт уяачид өнөөдрийн энэ наадмыг бол одоо үзэн суугаан дамжиггүй. Наадам дэрэг сайхан зохион байгуулагдаж байна. Хурдан чандас төлөг мөрдийн уралдаан хэдхэн мөчийн дараа одоо та бүхэндээ азарганы уралдаан төхөөрөмжн дээрээс эргэж сайхан одоо харуулна. За энэ өдрийн уралдааны азарганы уралдаан яг өвдийн нарнаас өмнө яваад ирдгээрээ азарганыг давуу талтай их насны морь бол яг жин үдэд нар гололчихсон. За тэгээд дээр нь одоо нар хамгийн илүү төөнсөн. Мордын хоол хөдөлчихсэн тийм цаг үед их насны морь мордог. За энэ нь бол Монгол уяачийн бас нэгэн шалгуур юм а гэдгийг бодсож манай наадмын хөтөлбөр юм байдаг баха. Хамгийн сайн уяатай нь хамгийн морой сайн уйсан нь жин үдийн халуунд их насны морийг одоо төрүүлгэж яригдуулгаа гэж одоо манай уяачид ярьдаг юм байгаа. За инхүү шанхан задгаа дэлтэй хөлөг мордын нуруундаар 4 их талаа 5 их твийг дэргүүлж явсан монголчууд түүх уламжлал төрж ирсэн хүндэтгсэн цэнгэл их баяр наадмын зохион байгууллаа. За түмний их галын уян дээрс мордож байгаа сайхан хээр зэрэг одоо байгаа. За энэ 187 номертэй Баян хонгор аймгийн Бууцхан сумын Галсангийн Болбаатарын үе хурлуулж байгаа сайхан алтараа зэрэг бол Гуултай аймгийн Жаргалан сумын Чулуунбаатарын ан үеийн хээр зэрэг. Чулуунбаатарын ан үеийн одоо дүү хээр гэж төр сайхан улсын наадамд яригдж байсан зэрэг да. За жаахан үргэлжлээ яваад энэ 93 номертой саран дэвсгэртэй жондгон тамгатай алтараа зэрэг нэг сайхан харуулаарай. Хинтээ аймгийн Нориглон сумын Ням Нормын мөнхийн алтар гэдэг газрыг улсын алдарт байж Эрдэнэтийн Баян зүд үйсэн инх цэцгийн нэмдэш гэж 9 настай хүүхэд унсан энд явж байна. Непрагийн нэлгэр сайхны хурдан зэвд газрыг мөн одоо улсын алдарт байж Баян зүд үйсэгийн тааруулсан юм байгаа. За энд одоо бороо сайхан ордсон байгаа юм байна да. Өнөөдөр тоос усгааргүй л өдөр харагдаж байна. За гэхдээ эргээд одоо ямар шүүхэн болох юм байгаа юм та бүхэндээ тунгаахгүй зүйлнэ. За энэ баяр наадмын хурдан чандас мордын уралдаан дэг журамтай сайхан зохион байгуулж байна. За улсын баяр наадмын хурдан мордын уралдааныг Батлан хөнгөлөх аймны төрийн нарын бичгийн дарга албан үүргийнхаа дагуу морины комиссийг одоо ахиж ажилладаг юм дүрмтэй Хөвсгөл аймгийн бүрэн доктор сумын дуур сүрэнгийн нутгийн логийн солон хүрэн гэдэг газар наадалд нь байна. Улсын баяр наадамд хэцаалан үрээ айрагдаж байсан. Улсын баяр наадамд нэг л айрагдсан. Бүсийн уралдаанд 4 айрагдсан газар 109 номертой Говьсүмбэр аймгийн Шивээ говь сумын улсын алдарт байж Гомсөрөнгийн Адиас сургаан унгам тамгатай. Хэцаалан үрээ баруун бүс нутагт олон том наадам төрүүлж өнгөрсөн жил Хинтээ аймгийн 100 жилийн их баяр наадамд 4 турдалсан. Гуултай аймгийн Халиун сумын яаж ган төмрийн Жавхан төгсгийн хурдан мөр зэрэг байгаа удаа 109 номертой юм байна. Гуултай аймгийн Халиун сумын ган төмрийн чин зэргийн бор зэрэг юм байна. 919 номертой сүүлэн шуултаа сайхан хөрөн газар мордож байгаа харагдж байна. За энэ даваагийн мөнгөрдний хүрээ азаргал удаа түрүү 919 номер 910 юм уу? Заваагийн мөнгөрдний 919 юм байна. За энэ даваагийн мөнгөрдний хүрээ хандсаа зэрэг байна. Баян хонгор аймгийн гадаад сумын уул хонгорын хурд морын спорт яшгийн холбоог олон жил тэргүүлж ажилласан юм хүн байгаа. 1111 номертой ямар гэсэн сайхан хээр азарганы уралдаанд мордож байна. За энэ Хөвсгөл аймгийн Аршаант сумын Цэрэн дөржийн амарсанагийн хээр гэдэг газар мордсон байгаа байна. За наадам бол хурдан азарганы уралдаанаар үргэлжлэн та бүхэнд хүрч байна. Улаан хүчтэй хүүхэдтэй буруу азаргын хамгийн уралд явж харагдж байна. Баян хонгор аймгийн Баян уус сумын уяач Батсүрийн Цэдэв сүрэнгийн хурдан буруу азарг гэж улсын бүсийн наадамд харагдсан азарг өнөөдөр мордсон байна. Долоонзун 20 хэдэн номертой хар азарг байна. Архангай аймгийн Ихтэмэр сумын уяач Ломбын Эрхэн баярын хурдан хар азарг гэж өөрийнх нь дамгтай азарг байх шиг байх юм.
Эрхэм хүндэт үзэгч та бүхэндээ NTV телевизийн уран бүтээлчийн тулан Монгол төрийн хоёр зингэл наадмыг үзүүлж байна. Хурдан шандас тасрагны уралдаан за 1974 онд Дондгоо аймгийн сайхан уусмын харьяат Монгол улсын мандаа Жамбулын Содон бэлгийн хүрэн газар улсын баяр наадмын төрүүлсний 50 жилийн оюун хоёр наадам өнөөдөр тохиож байгаа. Сүхтогогийн Намбаатар гэдэг хүн унж Содон бэлгийн хүрэн гэдэг газарыг төрүүлсэн 1974 оны улсын баяр наадамд 1964 оны улсын баяр наадамд Төв аймгийн Алтан булга сумын уяа Сүнэрвийн цагаан гэдэг газар улсын наадамд төрүүлсний 60 жилийн ой тохиож байна. 1984 онд Морин спортын Төв клубын Тогруу Халтар гэдэг газар улсын баяр наадамд төрүүлсний 40 жилийн ой их баяр наадам өнөөдөр тохиож байна. 1994 онд Даваахуу Тотмондагийн Сулман Халтар гэдэг газар улсын наадамд төрүүлсний 30 жилийн ой. 2004 оны улсын баяр наадамд Ажны Шараг гэдэг газарыг төрүүлсний 20 жилийн ой. 2014 онд Даваахуу Тотмондагийн хүү Баянбат Мандагийн Наран Хонгор гэдэг газар улсын наадамд төрүүлсний 10 жилийн ойг өнөөдөр хотол болноороо сайхан харж баясан сэнгэж тэмдэглэн өнгөрүүлэх нэ. За мөн Хөтө Тотмондагийн уян дээрээс хэдэн хээр азраг мордсон байна. Товгор хээр азрагны дэд сайхан хээр азраг 150 хэдэн номертой мордсон байгаа харагдаж байна. Өнөөдрийн хурдан азрагны уралдаанд Ховд аймгийн Мянгат сумын уяач Минт сайхны товгор хээр гэдэг азраг мордож байна. За энэ бол улсын баяр наадамд 2015 онд улсын баяр наадамд айргийн 5 дурдсан Минт сайхны хурдан товгор гэдэг азрагны төл. За Минт сайхан мандагийн атуу аргагүй л одоо сайн атуутай хүн юм. Улсын баяр наадамд унган үрэн одоо ямар ч үсэн төрөө магнад хурдаллаа. Өөрөө өнгөрсөн жил шарга үрээгээ аман хөдлөн хурдлууллаа. За нарын зэрэг олон сайн одоо урээнүүд азраг мартнуудаа сайн уралдаж байна. Говьлтай аймгийн Дарив сумын уяа Цэгмэдийн онцог сайхны хурдан бор азрагын сэлжмэл дэлтэй бор азраг явж байгааг харуулж байна. За улсын баяр наадмын хурдан шандас азрагны уралдаанд төхөөрөмж рүүгээ явж байгаа. 118-т сайхан бор азраг бол мөн Хөтө Тотмондагийн уян дээрээс мордсон бор азраг байна. За энэ бор азраг бүртгэл дээр л байхгүй азраг дөрөв харагдаж байгаа шиг байсан да. Монгол улсын Тотмондаа Цогтын бат сайхны хурдан хээр азраг одоо бас мордож байгаа. За нарын зэрэг алдартай хурдан азрагнууд одоо гарааныхаа зурхаараа хөдлөөд 10 гаруй километр явчихлаа. Хэдхэн мөчийн дараа хурдан азрагны уралдаанд төхөөрөмжн дээрээс та бүхэнд одоо эргэж харуулах юм байгаа юм. За хурдан шандас тасрагны уралдаанд энд нэг одоо хурдан азар гараад ирж харагдж байна. Орхон аймгийн Баян өндөр сумын харьяат Монгол улсын мандаж Даримагийн Чулуунбатын хүү Бачиргалын зээрэн зээрд гэдэг газарыг 550 хэдэн номертой мордоод ирж харагдж байна. За улсын баяр наадамд энэ жил бол одоо өнгөнд уралдах таамагт байгаа азрагда энэ хоёр шар самцтай хүүхэдтэй зээг газрыг нард нь байгаа. За энэ 557 номертой Аравчрын мэгмөдөржи халзаа азраг Завхан аймгийн 100 жилд айргийн дөрөв турдсан Нямжувын Нарвжамц аймгийн алдартын уйсан Орхон аймгийн Баян өндөр сумын Чулуунбатын Бачиргалын зээрэн зээрд азраг нь 556 номертой 57 номертой Булган аймгийн Богд сумын харьяат Монгол улсын алдарт байж Аравчрын мэгмөдөржи хурдан зээрд талцаа азраг хоёр мордож байгаа харагдж байна. За энэ улсын баяр наадмын хурдан азрагны уралдаанд Завхан аймгийн Досон Цэнгэл сумын харьяат Монгол улсын Тодмондоо яж Төмөрбаатарын Уган баярын уулас хүрэн азраг бас мордож байна. Уулас хүрэн азраг бол улсын баяр наадамд угсарч 3 жил айрагч чаад байгаа энэ цаг үеийн бас л дархалсан азрагнуудын нэгдэ. За өнөөдрийн хурдан азрагны уралдаанд уулас хүрэн азраг мордож байна. Мөн өнөөдөр ер нь тун дээгүүр уралдах таамагт байгаа.
Өвөр Ханга аймгийн Тарагт сумын уяаж Баттулгын Наранбатын хурдан хэрэгдэг өнгөрсөн жил Өвөр Ханга аймгийн улсын бүсийн хурдан дуржны жил дайрект хурдсан хурдан хэрэг заргамдсан байгаа харагддаг. За энэ хурдан шандас дазрагны уралдаан гарааныхаа төхөөрөмжөн дээрээс одоо ирэхэд нэг 4 км Монгол төрийн их баяр Цэнгэл наадмын хурдан азрагны уралдаанд 118-р тамирдаж байгаа бор азраг өнөөдөр бас одоо харагдаж байна. За Монгол улсын додмонд Төмөр Баатрын над одрахын хурдан бор азраг 118-р тамирдсан байна. За хамгийн урдлын азрагнуудаар очиод нэг сайхан харуулъя. Түүх томгийн үлгийн нутаг болсон Төв аймгийн Баян цогц суманд 54 азраг улсын баяр наадан төрүүлсэн буюу 100 жилийн тэн хагасаас илүүгийн азрагны уралдааны төрөв магнайг хүртсэн ийм нутагт одоо өнөөдөр Төв аймгийн Алтан дэвжээндээр түүх улсын баяр наадан зохион байгуулагддаг. За урьдчилан дугаараа урдлын хэдэн азраган дээр очиод гадна талаар нь яваад нэг азраг хэдэн азрагнуудаа сайхан харуулъя да. За 92 номертой бор азраг мордсон байна. 92 номертой сайхан бор азраг өнөөдрийн хурдан чандас азрагны уралдаанд гарааныхаа зурхаар явж байна. Говьтай аймгийн Өхмөрчмын Баттэлгэрийн янзхийн бор азраг байна. За урьдчилан дугаараа урдлын азрагнуудаас эхлээд хэдүүлээ одоо сайхан нэг харуулъя. Урдлаас яваад. Өөр яваад гараарай. Сайн хүү Монгол төрийн их баяр наадам хүндэтгэлтэйгээр одоо зохион байгуулагдаж хурдан азрагны уралдаан шандас сөрөх хөлгүүд одоо гарааныхаа төхөөрөмжөн дээр очиход одоо ер нь цөөхөн хоромтлаа. За азрагны төхөөрөмж бол одоо ер нь ойрсон сая Хязаалангийн төхөөрөмжний хажуугаар өнгөрсөн байгаа. За энэ өдрийн одоо хурдан шандас азрагны уралдаан 22 км-ээс иргэнэ. 22 км-ээс одоо эргэж уралдах юм байгаа. За энэ өдрийн хурдан азрагны уралдаанд энэ 93 номертэй алтар азраг сайхан уяатай мордож байгаа азраг харагдж байна. За Бачиргалын Жулуунбатын зээрэн зэр азраг Аравчрын мэгмөрдөржи хүрээ халзаа азраг хоёрын дард байр нь явна. За жаахан суугаад манай зурлаачийн дөрөв одоо азрагнуудыг нэг нэгээр нь сайхан харуулж л байгаарай. За Батбанхийн Цагаан Мандийн Буян Баатрын хурдан хүрэн халдсан азраг байна. 722 номертой мордсон хээр азраг бол Эрхэм баяр алдартын хурдан хээр азраг мордсон байна. За аршаа суух хүмүүдээр энэ азрагнуудыг сайхан харуулъя. За энэ өдрийн хурдан азрагны уралдаан 22 км-ийн алсаас ирэхээрийнхөө азрагнууд гарааныхаа зурхаараа хөдөлсөн байгаа харагдж байна. За тэр хамгийн цаадлалд ява халдсан азрагаараа хамгийн цаадлаар л оршиж харагдж байна. 113 номертой хээр азраг Монгол азраг өнөөдөр мордсон байна. 224 номертой ташаантлагууд 10 тамгатай Аранга аймгийн Хотон сумын уяаж Дорж Сэвэний Ямгалан Баатрын хүрэн азраг байна. Даваажвын инкватор алдарт уяаж солигын даруулсан Аранга аймгийн Хотон сумын Хөвөр багийн малчин Монгол улсын авраг малчин Дорж Сэвэний Ямгалан Баатрын хүрэн азраг гэж өндөр гэгээний тамга юм байгаанда энэ 5 нүдэн тамга гэдгийг хүмүүс зоосон тамга гэдэг шиг байдаг. Энэ 5 нүдэн тамга гэж өндөр гэгээний тамга юм байгаа. 428 номертой улаан хувцастай хүүхэдтэй сайхан хонгор азраг мордож байна. Улаанбаатар хотын хан удургийн инх хишгэн шинэ үеийн хурдан хонгор гэдэг азраг өнөөдөр бас одоо үзүүр сургалтахаар мордож байна. За наадмын хурдан азрагны уралдаан шандас сөрөх хөлгүүд гарааныхаа төхөөрөмжөн дээр ирэхэд ер нь тун ойртлоо. За энэ өдрийн хурдан шандаста хөлөгмөрдийн уралдааныг NTV телевиз албан ёсны хэрэгтэйгээр дамжуулан үзүүлэхэд бидэнтэй хамтран ажилласан оюу толгой найрсаг амьдралын эхлэл найрамдал хороолол за тэрэлж сэлэнг брэнд Шунхлаа групп компани Skytel компани GoFlash гэдэг олон байгууллагууд одоо бидэнтэй хамтран ажиллаж өнөөдрийн хурдан шандаст хөлөгмөрдийн уралдааныг инхүү та бүхэндээ шууд дамжуулан үзүүлж байгааг та бүхэн харж байгаа бах. За хурдан азрагны уралдаан 114 азраг гэсэн мэдээлэл иржээ. 134 азраг уралдсан юм байна. За 192-аас 134 азраг одоо өнөөдөр гарааныхаа зурхаар гарч байгааг та бүхэндээ харуулж байна. За энэ ТV телевиз бол сайхан одоо дроны дүрсээр сайхан харуулаад та бүхэндээ бол лэн одоо азрагны уралдааныг бол үзүүлж байна.
За энэхүү Монгол төрийн их баяр наадмын хурдан шандас дазрагны уралдаан одоогийн байдлаар туугдаад 18 км шахуу явжлаа. 4 км яваад хурдан азар гарааныхаа төхөөрөмжөн дээр одоо очих юм байгаа. За улсын баяр наадамд Монгол улсын 21 аймагаас азраг төрүүлгээгүй аймаг олон бий. Сүхбаатар аймагаас Үлзий хотгийн шинэ тулгын зэйддэг азраг төрүүлсэн. Хинтийн аймагаас улсын баяр наадамд 10 азраг төрүүлсэн шүү. Галшир сумаас 7 гэдэг утгаар галшир гайхамшигтай нутаг. За Төв аймагаас улсын баяр наадамд 50 гаруй азраг төрүүлсэн. Дорнод аймагаас ч улсын баяр наадамд азраг хараахан төрүүлээгүй шиг санагдж байна. Жамцын гудын хул азраг улсын баяр наадамд Дорнод аймагаас айраг турдалсан. За ер нь Дорнод аймагаас улсын баяр наадамд азраг одоо ер нь төрүүлсэн сайн санаанд буухгүй байна. За Сэлэн аймагаас улсын баяр наадамд азраг бол бас төрүүлсэн азраг байхгүй хаа. Хорлоод мигмар дээр чи харагддаг азраг бол нэг жилийн хурдан байдаг жилээ хасагдаад давхаргүйгээр өндөр гээний даншиг наадамд очиж төрөө магнад урдасан. За Дархан аймагаас улсын баяр наадамд азраг төрүүлээгүй байх. Сэлэнг Дархан. За Булган аймагаас улсын баяр наадамд Цэнгэлийн саарл гэдэг азраг улсын баяр наадамд төрөө магнад урдасан. Завхан аймагаас Сандалгийн зээр гэдэг азраг төрүүлсэн. Завхан аймагаас улсын баяр наадамд Сандалгийн зээр гэдэг азраг төрүүлсэн. За ер нь одоо өнөөдрийн уралдаан аль газрын ямар хурдан ажлаа төрүүлэх бол гэсэн хүлээлт ороод одоо азрагны уралдаан хийх зохион байгуулагдаж байна да. За Өмнөгүй аймагаас улсын баяр наадамд дулсалсан азраг Содон даржаагийн халдсан азрагт 2 төрүүлсэн Өмнөгүй аймагаас. Дундгүй аймагаас Ямбалын Содон бэлгийн хөрөн гэдэг азраг улсын баяр наадамд одоо төрөө магнад урдасан. За өнөөдөр одоо энэ азрагнуудын дундад Цэнгэр хувцастай хүүхэдтэй хул азрагийг харуулаарай. Гончиг хотын Батуулдын Сүл тул гэдэг азраг, Төв аймгийн Сэргэлэн сумын уяас Балбарын Ганбаатар гэдэг айлын адууны унаг хонгоргүүнээс гарсан улсын бүсийн наадамд 4 баригдсан Дундгүй аймгийн 80 жилийн оёг 2 наадамд төрөө магнад урдасан ийм азраг байгаа. За цаад талд нь Дэтэм алдсан азраг дээр цаад талд нь явж байгаа харагдаж байна. Өөр ханга аймгийн Ужир сумын уяас Бүрийн Мацайхны Дэтэм алдсан гэдэг азраг дээр цаад талд нь цагаан каскан дээр нэг юм өөрийнхөө харагдаж байна. Гончиг хотын Батуулдын Сүл тул азрагны цаадал. За морин өртөө хөөхөд хөтлөж 888-д тэрний буруу талд нь явна. Орхон аймгийн Баян өндөр сумын Зэсэн дэндийн Дэмүүжингийн хул азраг байна. Баатрин давдарж ээр азраг, Онон Тодмандагийн хөрөн азраг. За Онон Тодмандаа бол Монгол улсын хөдөлмөрийн баатар яач. За цолыг жоохон хожуухан авчуудаа Даваахүү Тодмандагийн ард дээр ирэн туган ойрхон авах байсан байх. За Даваахүү Тодмандаа бол Монголын хурдан мөрний уралдааны түүхэнд тусал гайхамшигтай амжилт үзүүлсэн хүн. Улсын баяр наадамд 10 гаруй азраг төрүүлсэн 4 ихмэр төрүүлсэн үеяч бол үүнээс хойш хойчод ер нь гарахад ер нь тун хэцүү баха. Монголын хурдан мөрний уралдааны түүхийг бид ямар одоогоос 70 жилийн дараа түүхийг л мэдв гэж. Тэгэхэд одоо одоогоос 70 жилийн дараа түүх болоход улсын наадамд 10 азраг төрүүлэх 4 ихмэр төрүүлэх хүн Монгол улсад ер нь гарахгүй хахаатаа баргал гэж бодогдмор амжилт үзүүлсэн хүн. За Монгол улсын Тодмандаа түүний дараагийн хүн бол одоо энэ цагийн үеачдын ноён оргилуудын нэг нь Монгол улсын хөдөлмөрийн баатар хүлэгч уяач Дамадаржийн Онон гэдэг хүн. За уяачд дотроо бол одоо манай уяачд дотроо хүлэгч уяач гэдэг нь засалч гэдэгтэйгээ бараг хамт явах болоо да. За баримтган дээл гэж үздэг юм бол бараг л судар шахуу Монголын их том уяачд бол одоо цаг хурдан хөдөлмөрөдөө үж уралдуулж байна. За Эрдэнэ чулуун мандаа бол энэ цаг үед бас гайхамшигтай амжилтыг үзүүлсэн хүн. Нэг азрагыг олж улсын баяр наадамд 6 төрүүлгэн гэдэг бол бас нэг цаг үедээ бол одоо содон амжилтыг үзүүлсэн. За энэ амжилт түүнээс одоо биднээс хойш нэг 30-40 жил өдрөн одсон ч бараг л гарахгүй шахуул амжилт бол одоо энэ өршөлтөд ширүүлсэн хүн бүхний адуу сайжирсан энэ цаг үед бол одоо ер нь жил болгон өөр азраг төрүүлээд байгаа. Сүүлийн жилүүдэд одоо алдарт улс салдсан 3 төрүүлсэн, Магнай 2 халиун 2 жил дараа төрүүлсэн, Ажны шараг 3 дараа төрүүлсэн. За ер нь 2 жил дараа төрүүлсэн, Богд хээр 2 жил дараа төрүүлсэн. За ингээд бодохоор энэ дөрвөн азрагыг одоо тооцох юм бол ер нь улсын баяр наадамд жил дараалан төрүүлнэ гэдэг бол бас л боломжгүй шахуул амжилтын нэг болох гэдэг шиг байгаа юм. За хурдан шандас азрагны уралдаан гарааныхаа төхөөрөмжөн дээр ирэхэд одоо нэг 2 км гарan үлдлээ. Арал тэргэн дотоосон Монгол шарын даваанаас авраг холмын зэрвэн шиг бөөрийн мөнгөнд дэлгөө овоо нэнгний ус хүртэлх Монголын удам говь татамтдаг хүртэлх 335 сумын ард иргэд өнөөдөр цэнхэр дэлгэцээ ширтэн Монгол газар нутагт болж байгаа Монголын үндэсний их 2 наадам хамгийн том наадам одоо өнөөдөр зохион байгуулагдаж азрагны уралдаан явж байгаа.
За энэ үеэр одоо Бутаны хаан гэдэг хүн бол одоо Монгол улсад төрийн албан ёсны өндөрлөд дэмжил ажиллал хийсэн өнөөдөр Бутаны хаан гэдэг хүн Монгол төрийн наадмын азарганы уралдааныг үзнэ. Морь барааны 6 дээр байгаа үзэгч түмэн олон цагдаа зэргийн хүчний ангирыг төлөвлөлтийн албан хаагчдын тавьсан шаардлагыг сайхан биелүүлээд дэг журамтай сайхан үзэсгэхгүй бол дэлхийн одоо олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл дагаж ирсэн учраас монголчууд бол одоо бас л нөгөө морин дэл дээр дайны толооны байдалтай наадмын байна гэдгийг хүмүүс одоо хараад хэлж шүүмжилж өгч магадгүй. Тийм учраас сүүлийн 5 жил бол Монголын ард түмэн морины хөлсөнд хүрэн за хүний моринд халуун гараа хүргэж дайрдаггүй энэ уламжлалыг бол одоо үнэхээр жишг тогтоолоо монгол үзэгчид бол ямар сайхан дэг журамтай наадмын одоо үзэл сонирхдаг юм бэ гэдгийг одоо нэг ямар ч байсан харуулад гсэн да хэдэн жил бол одоо үндсэндээ харуулсан. За Монголын үндэсний баяр цангал наадмын хурдан морины уралдааны зохион байгуулах хороо цагдаа зэргийн хүрээний нийт бие бүрэлдэхүүн за бригадын генерал Сүхбат тэргүүтэй цагдаагийн хүрээний 1000 гаруй ажилтан албан хаагчид бол жоо тэр ажилтны шаардлагыг одоо бид бас сайхан биелүүлэх хэрэгтэй. За бие биений хүнд итгэлд ороод одоо оршиж байгаа ийм одоо сайхан Монголын үндэсний их баяр цангал наадмын хурдан морины уралдаан өнөөдөр одоо зохион байгуулагдаж байгаа. Хурдан шандас тазрагны уралдаан хэдхэн мөчийн дараа гарааныхаа төхөөрөмжөн дээр одоо хүрх юм байгаа. За азраг бол одоо чилэт явж байна. Зун зунжлаг сайхантай зуны адаг сарын шинийн 3-ны бэлэг сайн өдөр ингээд азраг мордол явж байгааг харуулж байна. За 430 номертой хамгийн надад байгаа сайхан хөрөнгө цаг 430 номертой мордсон байгаа харагдаж байна. Энэ Говьтай аймгийн Шаргас сумын Очир хотын жимэдэрж хөр азрагыг Бэгцэн Отгон баяр гэдэг уяаж байсуулганд харуулсан Баяр магийн Төвшин баяр гэдэг уралдаан чөөхөд унаж уралдаж байгаа өнөөдөр хурдан азрагны уралдаанд одоо шунцаасархоор мордсон байгаа харагдаж байна. За Говьтай аймгийн Шаргас сумаас Монгол улсын тотмон байж Хадваасангийн Батэрдэн тотмондоо бол одоо улсынхан их баяр наадмын ихэнсний мөр төрүүлсэн Говьтай аймгийн Шаргас сумын жил 100 жилийнхэн оюун их баяр наадмыг тэмдэглэн одоо өнгөрүүлж байгаа. Сайнхүү морь нарга хоёр цуглах чамтай талбараас Монгол газар шороо туурын хийдэг мэдэрлээ гэдэг шиг монголчууд аргагүй машин гарч ирлээ монголчууд морин дэл дээр явсан машинтай болсон ч морин дэл дээр явсан монголчууд өнөөдөр одоо дэлгэр сайхан наадмынхан цэнгэл их баяр наадмын алтан хойморт өнөөдөр уухайн төрлөг нэмж одоо олон зүүн шандас турдан хөлгүүдийн оролцоотойгоор Монголын үндэсний баяр цэнгэл наадам бүрдэж байна. За энэ Завхан аймгийн Досон цэнгэл сумын харьяат Монгол улсын дотмондоо Төмөр Баатрин гадуудархан хурдан мөр азарга мордож байна. Төрсөн ахын уулас сүрэн азарга улсын баяр наадам 3 баярагдуулсан. За ихэнсний мөрөөр л одоо энэ хүн бол олон том наадмын үзүүр дурлсан азраг бороо азраг айтайхан дуяатай мордож байгаа азраг харагдаж байна. 5 номертэй хээр азраг бол энэ Өвөр ханга аймгийн уян сумын Баатрин давадарч хээр азраг 5 номертэй байгаа энэ 387 номертэй цуг явж байгаа хээр азраг 387 номертэй мордсон байна. Улаанбаатар хотын хан уудургийн уяаж Батмөнхийн зулбоо уяаж буюу Баян хонгор аймгийн Галуу цумын уяаж Батмөнхийн зулбоогийн халтар азраг байна. Галаа барын чулуун хүүгд уяаж байсан буян сүрэнгийн зарим баян сүрэнгийн зарим баатар баян өслөнгийн зарим баатар уяаж байсуудыг тааруулсан энд мордож байна. За завтай хурдан азрагнаа төхөөрөмжнөр ихэд 1 км хүрэхгүй ирлээ. Сайнхүү Монгол төрийн хоёр наадмын сүлд өндөр алтан төрийн дэвжээ ээл эвэлээ хайрлаж өнөөдөр Монголын шандас турдан хүлэгмөд хүүхдүүд мэд сайхан уралдаж барайныхаа зурхаад ороос 14 номертэй цэнгэр өвчтэй хүүхэдтэй автар азраг бол Завхан аймгийн Яруу сумын тодмонд Дасцүгийн дагуулржийн хурдан автар азраг 61 номертэй буруу талтны хээр азраг нь харагдаж байна. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дорж далайн нэмдийн цоглог алтар гэдэг азраг улсын бүсийн наадмын аман хүзүүнд дурдсан. За цоглог алтар гэдэг азраг буруу талтны явж харагдаж байна. За давуу дөрж тодмондоо Дохтой уулын тамгатай хээр азраг нь мордсон байна. Дайн далайн Дорж далайн нэмдийн хонгор азраг мордсон байна. Сайн ингээд хөрөмжөн дээр сайхан араар нь тойроод орно болоогүй азрагнуудтайгаа сайхан цуг явж л байгаарай. За өнөөдрийн хурдан азрагны уралдаан 22 км-д одоо төхөөрөмжөн дээр ямар ч байсан ирлээ 1122 номертэй сайхан загал азрагыг харагдаж байна. За энэ загал азраг бол Аранга аймгийн Хангай сумын Бямбажгийн төгс шаргатын хурдан загал азрагыг Чулуунбатын сугар уяаж ясаалганд харуулсан Бямбас хотын Пүрүүж гэдэг хүүхэд унсан байна. Буруу талдан номертэй 51 номертэй шавраг бууруул азраг бол мөн одоо Чулуунбатын сугар алдартай хурдан бууруул азраг байгаа бах. За энэ 51 бүртгэл дээр байхгүй л азраг харагдаж байна да. 51 номертэй сайхан бууруул азраг энэ бол одоо бүртгэл дээр байхгүй азраг өнөөдөр Монгол төрийн их баяр наадамд мордоод явж байгаа харагдаж болох юм. За төрийн их баяр наадмын түүх талтан дэвжэн ээлэвэлэн хайрлаж өнөөдөр одоо сайхан алтан тал нутагт азраг 50 сайхан тал нутаг дээрээс тэгшхэн талгазраас ирэх юм байна. 519 номертэй сайхан бууруул азраг тарихны хэдэн азраганд оролдож магадгүй. Баширын цэнгийн саграад орчин бууруул азраг байж магадгүй юм байна энэ. Өнгөрсөн жил Төв аймгийн 100 жилийн их баяр наадамд өнгөн дурлаад байсан Төв аймгийн Баян сумын Баширын цэнгийн саграад орчин хурдан бууруул азрагыг
одоо хин үйдэг аз жаргалын буян дутгах гэж хүүхэд болсон өнөөдөр хурдан газрын уралдаан шилжсээр хор явж байна. За тийж тийм машин араан тойроод одоо цаана ямар ч байсан гараад хойдолдоо сайхан байр ажиллаа зогсоорой. Төв аймгийн Аргалан баян цогцомдын нутгийг дамнан орших төрийн хоёр наадмын түүх талтан дэвж тэр гун хайрхан тэр хойдолд харагдж байгаа хайрхан гун. За тэр цааталд баруун талд сан давдаг хөдөл дээр харагдж байгаа нь Уушгийн баян гэдэг одоо хайрхан тэр харагдж байна. За Уушгийн баян хайрхан тэр урдх нуур одоо сайхан харагдаж байна. Гун нь тэр хойдлынх нь юм байгаа. За баян цогтоос төрийн сандангийн халдсан газрыг 1982 онд төрүүлсэн бол Аргалантад олон жил байсан да Додгон жирмийн балжин гэдэг хүн 1995 оны 74 жилийн их хоёр нааданд хурмгар азаргаан төрөө магнад урдуулсан. За төхөөрөмжний хоолороо сайхан орж ирж байна. За цагдаагийн ажилтан албан хаагчдын ажил гэдэг цаг наргүй ийм л одоо хүн хэцүү ажилда манай түмэн олон тавьсан шаардлагын одоо сайхан биелүүлээд ажиллахгүй их нар хайр халуун хоёрт энд одоо улсын наадмын дүнжин гарав гэж ялгахгүйгээр л ер нь тусдаг. За улсын баяр наадмын азарганы уралдааны төхөөрөмж хөндлөн зам дээр байдаг учраас нэг 200 м зөөгөөд хөндлөн заммаас гаргаад одоо ийш нь зөөцсөн байгаа харагдаж байна. За манай зурглаач хойдолдоо гараад одоо сайхан ноёлдо зогсох юм байгаа. За энэхүү агарын дэрсээ таавханд харуулж байна. Хэрэлэг азаргаад төхөөрөмжний хараар явж байна. За улсын баяр наадмын одоо азраг Хэр азраг хамгийн олон төрүүлсэн байсан баха ер нь. За алаг азраг бол Содон бэлгийн алаг гэдэг азраг улсын баяр наадмын төрүүлсэн, Намнангийн Дарамаринчингийн алаг гэдэг азраг улсын баяр наадмын төрүүлсэн Содон зүстэй азрагнуудаас за уншлаад дугаарай. За энэхүү Монголын үндэсний соёлыг дэмжигч оюу толгой, найрсаг амьдралын эхлэл, найрамдал хороолол, Апу компани, Шунхлаа групп компани, Skytel групп, GoFlash гээд маш олон байгууллагуудын оролцоотойгоор Монгол төрийн их баяр наадмын өнөөдрийн хурдан мордын уралдааныг бид одоо та бүхэндээ үзүүлж байна. За Бадрах энержи бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Skytel, за мөн оюу толгой гээд олон компаниуд бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Апу Dairy компани, Монгол өрөөнд Монгол амс сүү, хүмүүн насас сүү гэдэг одоо өрөөтэй энэхүү за дөрөний дэрсийг та бүхэндээ харуулж байна. Ардын Сэнгэл баяр наадмын алтан дэвжэн дээр агарын дэрснээс харуулхад азраг гарааныхаа төхөөрөмжний анаар орсон сайхан игнэж байгааг манай шууд нэвтрүүлгийн дуранд одоо та бүхэндээ харуулсан байна. За өнөөдөр дээрээс авсан дэрсээр бол одоо азрагнуудыг торлуу арайхан шахаагүй байгаа харагдаж байна. За манай найруулагч одоо дээрээс авсан дэрсээр та бүхэндээ азрагны уралдааны дэрсийг одоо харуулж байна. За мордыг бол төхөөрөмжн дээр бүгдийн сайхан азрагыг оруулсан 134 азраг гэдэг чинь нэг 60 азраг хасагдсан юм шиг байна. 58 азраг хасагдсан юм болоо да. Улсын бүсийн уралдаан улсын баяр наадманд харагдсан олон сайхан хурдан азрагнууд Говьтай аймгийн Хөхмөр цумын Цэвгийн Эрдэнэтийн хайр азрагыг тогт хоёрын тогтгож жаргал байсан Өөсгөн намгатай хайр азраг мордсон Архангай аймгийн Өгийн нур сумын Хаан хүнс импекс компани захирал Ган Хуйгийн жимдөчрийн саарл азраг Дархан ул аймгийн Мөнх төрийн Соломонгийн одоо хурдан алтар азраг тэргүүтэй азрагнууд мордсон байгаа. За төхөөрөмжлөөр шахаад оруулаад ирсэн дээрээс харсан дурсаар харуулж байна. Сэнгэл их баяр наадмын алтан хоймор зохион байгуулагдаж байгаа хурдан азрагны уралдаан гарааныхаа зурхаа дээрээс эрэг хөдөлгөн болсон байгааг манай зурглаачийн дуранд харууллаа. Үхээ! Монголчууд ардын улсуудын Сэнгэл их баяр наадмын азрагны уралдаан иргэнгүүд Баян хонгор аймгийн Галууч сумын уяа төмрийн мөнх баярын мөр азрагнууд үзүүрээр гарч ирсэн бол Өвөр хангай аймгийн уяач аймгийн дээрээс морсон за Пичагийн дэлгэр сайхны хүрэн хадсан азрагнууд гарч ирсэн байна. Дундгой аймгийн Борнуурын Мөнх төмрийн зан заяа явж байсан Пичагийн дэлгэр сайхны хурдан хадсан азрагтай тун адилхан азраг гараад ирсэн байна. За зүйлээ яваарай. Өвөр хангай аймгийн хар хорин сумын уяас Хаян Хэрвагийн ард магнагийн хурдан хууд азраг хамгийн наадад зүрийг өглөө гарч ирсэн байгаа харагдаж байна. Хурдан азрагны уралдааны хошуутсан хэдэн азрагны дөрөв дээр улаан хувцастай хүүхэдтэй Төв аймгийн Алтанболог сумын харьяат аймгийн алдарт уяас Бунцэргийн түмэн дэлгэрийн хурдан хайр азраг дөрөв тал дээр гараад ирсэн байгаа харагдаж байна. За тэр цаатлаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяас Пичагийн дэлгэр сайхны хурдан хадсан азраг бол одоо үзүүрийнхээ хэлдээ гараад ирэх шиг боллоо. За 430 номертэй сайхан хүрэн азраг хамгийн наадаар гараад ирсэн уршилтаа. Говьтай аймгийн Шараг сумын уяас Очротын жимэд өржийн хурдан хүрэн азраг нь хамгийн наадлын бөөн үзүүрийн азрагнуудыг хөтлөөд гараад ирсэн. Архангай аймгийн Хотон сумын Нулам сүрэнгийн Лав сүрэнгийн дүү хар гэдэг азраг мөн гараад ирсэн байгаа харагдж байна. За азрагны уралдааны айргийн дөрөв дээр нь Төв аймгийн Баян сумын уяас Баасан сүрэнгийн нэмжүүн Богд хайр гэдэг азраг гараад ирсэн байна. 6-7 дээр гараад ирсэн байгаа. Хүрэн хадсан азраг гараад ирсэн байна. За өнгөн дээр 2 азраг гараад ирсэн. Хар азраг гараад ирсэн уршилнаа. За өнөөдөр бол 44 номертэй ногоон хувцастай хүүхэдтэй сайхан хар азраг гараад ирсэн уршилж байгаа харагдж байна. За буруу талд нь бол Монгол улсын толгойд Жононгийн Батүлгийн хөр азрагтай адилхан азраг байна. Айргийн 3 дээр гараад ирсэн Төв аймгийн Алтанболог сумын Бунцгийн ардан сууч Бунцгийн төмөн дэлгэрийн хурдан хайр азраг 3 дээр гараад ирсэн байна. За 4 дээр хүрэн зайд азраг байна. 5 дээр 520 номертэй сайхан хайр азраг айргийн 5 дээр гараад ирсэн 5-ын хайр азраг. За энэ бол одоо
өнөөдрийн уралдааны үзүүрийн хэдэн газаргнууд хараа заргыг сайхан номерыг надад харуулъя. Монгол төрийн их баяр наадмын түүх талтан дэвжээнээр зохион байгуулагдж байгаа Монгол төрийн их баяр наадмын хурдан газаргны уралдааны өнгөн дээр нь 420 хэдэн номертэй мөрдсөн сайхан одоо хараа зарг өнгөлөд гарч ирсэн уршил да. За энэ Дундгой аймгийн сайн цагаан сумын Одонбаатарын мод зүгийн хурдан хараа зарг байж магадгүй юм байна да. Дундгой аймгийн сайн цагаан сумын яаж Одонбаатарын мод зүгийн хурдан хараа зарг газаргны уралдааны айргийн дөрөв дээр байгаа харагдж байна. За хурдан газаргны уралдааны өнгөн дээр нь 620 номертэй сайхан хэр зарг суудсатаа үзүүрийн газаргнуудыг хөтөж игэлээ. За хурдан газаргны уралдаанд 620 номертой юу 520 номертой 620 номертой сайхан хэр зарг үзүүрээр гараад ирсэн байна. Аман үзүүн дээр нь хэр зарг байгаа. Ингээд гурав дээр нь сайхан хүрэн газарг байна. За дотор тийшээ болоод ивчаарай. За зүгээр сайхан ингээд ивчих. За галсангийн мод дотор яаж юм ууж хурлуулж байгаа хурдан цэдэр зарг айргийн тав дээр гарч ирлээ. 187 номертой мордсон Монгол улсын тодмонд Сүмээ сүрэнгийн ан хуйгийн унган адуу галсангийн мод дотор яаж юм ойсон Говьолтой аймгийн Жаргалтан сумын Чулуунбаатарын ан хуйгийн хурдан цэдэр зарг айргийн тав дээр гарч ирсэн байгаа харагдаж байна. За хурдан газаргны уралдааны тав дээр бунцгийн нөмнөлөөр хэр зарг заавар шиж үзүүрийн хайтаас ирсэн. Энэ өвөр ангаа аймгийн Ожир цумын уяас Бүрвэн бат сайхны тэтэн малцсан газарг энэ орж ирлээ. 9 рүү орж ирж байна. Орхон аймгийн Баян өндөр сумын уяас Чулуунбатын материалын одоо хурдан зайр газарг түүний урд дээр байна. Наагад нөгөө Хөвсгөл аймгийн уяас Чимэд бовгийн хурдан хонгор газартай тун адилхан газар 290 хэдэн номертой гараад ирсэн байгаа харагдаж байна. За энэ Шовдрын Баян батын хонгор газарг байна. Өмнөгөө аймгийн Хөрмөн сумын уяас Шовдрын Баян батын хурдан хонгор газарг өнөөдөр газаргны уралдааны үзүүр дээр гараад ирсэн байна. 620 хэдэн номертой сайхан хэр газарг цул задлж өнөөдөр үзүүрийн газаргнууд дээр гараад ирсэн байна. За хурдан жиндас газаргны уралдааны үзүүр дээр нь хэр газарг гараад ирсэн байна. Аман үзүүн дээр Дундгой аймгийн сайн цагаан сумын уяас Одонбаатарын бод зүгийн хурдан хэр газарг. За хэргийн 3 дээр ахаа сайхан хэр газарг байгаа. За энэ 620 номертой 820 номертой сайхан хэр газарг өнөөдөр азаргны уралдааныг өнгөлөд гарч ирсэн уршил да. За энэ Улаанбаатар хотын хан удургийн уяас тод үлгийн хурдан хэр гэдэг газарг 820 номертой мөрдсөн Улаанбаатар хотын хан удургийн уяас тод үлгийн хурдан хэр газарг өнгөрсөн байна. За харьцаараа Одонбаатарын бод зүгийн одоо хурдан хэр газарг аман үзүүн дээр 580 хэдэн номертой сайхан хэр газарг дархан дээр урлаад байгаа. 589 номертой за нэг зэрэгцмээр бол ажиж тэрэгтэй. 589 номертой 85 номертой юм одоо энэ Ховд аймгийн Буян сумын уяас Эрдэнэ чирийн дамирын халтартай тун адилхан газарг аман үзүүн дээр гараад ирсэн байгаа харагдж байна шүү. За дөрөв дээр нь Галсангийн бод баатарын уясан Чулуунбаатарын анх хоёрын цэдэр газарг байна. Ард дээр нь 55 номертой мордсон Монгол улсын тодмонд Дашдөржийн мөнгөдийн уяан дээрээс мордсон хэр газарг бол Сэлэн аймгийн Баян сумын Төмөр үрээгийн дөрмөнхий хэр газарг айргийн 5-6-аар орж ирлээ. За зогсож. За ингээд одоо сайхан дагнаа. Өнөөдрийн хурдан газаргны уралдааны өнгөн дээр 820 номертой мордсон Улаанбаатар хотын хан уд дүүргийн уяас тод үлгийн хэр гэдэг газар хурдан газаргны уралдааныг өнгөрсөн. Аман үзүүн дээр нь ява энэ Батүлэг тодмондагийн хурдан хэр газарг аман үзүүн дээр багш байна. Сэлэн аймгийн Баян сумын Төмөр үрээгийн дөрмөнхий хэр газарг 3 руу орж ирлээ. За айргийн 4 дээр байгаа Галсангийн мод баатарын уясан Чулуунбаатарын анх хоёрын одоо хурдан зайр газарг айргийн 4-5 дээр. За түүний ард дээр нь энэ хүрэн газарг одоо Чимэд овгийн хүрэн газартай тун адилхан газарг байна. За тэтэн малцсан 6-аар орж ирлээ. Өвөр ханга аймгийн Ожир цумын уяас Бүрэн бат сайхны тэтэн малцсан газарг 6-аар орж ирсэн. 3 дээр ява цээж нэмнэтэй хэр газарг бол Сэлэн аймгийн Баян сумын Төмөр хүрээгийн дөрмөнхий хурдан хэр газарг юм байгаамаа. За энэ хэр газарг бол Төв аймгийн Сэргэлэн сумын уяас Батүлгийн Сүбаатар гэдэг хүний унган одоо хурдан одоо Монгол хэрийн өршөлтэй. За 820 номертой тод үлгийн хэр гэдэг газарг хөтөлсөн байна. За энэ хэр газарг ч одоо тод үлгийн хэр гэдэг газарг ч одоо энэ Жаргал сайхны тод үлгийн уйсхын хүү тод үлгийн хэр газарг байна. Улсын баяр наадмын өнгөрсөн жил Төрөө магнад урдалж байсан. Шүтлэндээ одоо ирээдүйн дүмэнх хуралдаанд аман үзүүнд урдалж дааганда Дорнодын мөсийн хурд уралдаанд мөн одоо Төрөө магнад урдалж байсан. Арханга аймгийн Ихтэмэр сумын уяас Дамаасан бүгэн Жаргал сайхны хүү уйсхын хүү тод үлгийн хурдан хэр газарыг улсын алдарт байж энэ хотын начир үйсэн өнгөлөө гарч ирлээ. За аман үзүүний хэр газарыг жаахан төхөд оруулчаарай. За 3 дээр нь Сэлэн аймгийн Баян сумын Төмөр үрээгийн дөрмөнхий хэр газарыг 4 дээр нь Монгол улсын алдарт байж Галсангийн мод баатарын үйсэн Чулуунбаатарын анх хоёрын хурдан цэдэр газарыг 187 номертой мордсон айргийн 4 дээр Ган хуйг Дудмандагийн унган адуу Шавилын гэдэг дуудлагатай газаргны төл Чулуунбаатарын Ган хуйгийн одоо хурдан цэдэр газарыг 4 дээр байна. За аршаа суугаад дараагийн газаргнуудыг хараад аршаа сууч. Энэ машины ард нь яг дагаад тэр 5-ын газартай зэрэгцээ яваарай. За 6 дээр нь Өвөр ханга аймгийн Ожир цумын уяас Бүрвэн бат сайхны тэтэн малцсан гэдэг газараа 6-аар орж ирлээ. Монгол улсын тодмонд байж Ононгийн Батүлэг уяас болгонд харуулсан 585 номертой сайхан хэр газарг аман үзүүн дээр яваад байгаа та. 585 номертой сайхан хэр газарг бол Эрдэнэ чирийн дамирын халтар газарг мөн байна.
За энэ хитэн мацсан газараа одоо зургаар орж ирлээ. За долоо дээр нь Хөвсгөл аймгийн Шинэтэр сумын Цэрэнбатын жим дуугийн хурдан хонгор газар долоо дээр өгшүүгэн зааны газрагнуудыг Орхон аймгийн Баян өндөр сумын дотгошоо Орхон аймгийн Баян өндөр сумын Бачиргадын Жуланбатын хурдан зайртаас аршаа дотгошоо аршаа тэр арийнхаа мөн газрагтай Орхон аймгийн Баян өндөр сумын за энэ хэдэн газрагн дотор бол одоо хүрэн газраг яваад байгаа. За тэр ган хуйгийн зайр газраг бол Аяргийн дөрөв дээр байна. За аршаа арайхан тэр хэдтэй зэрэгсээ яваарай. За энэ хэдэн газрагны өнгөн дээр нь Орхон аймгийн Баян өндөр сумын Бачиргадын Жуланбатын хурдан центр газраг гэж улсын баяр наадам соёлон ам үзүүлсэн сав дээр газраг байна. За уйсгийн хайр газраг жарган сайхны уйсгийн хайр газраг төцсөн байгаа. За энэ хэдтэй цуг яваарай. За энэ өмнөх аймгийн зогцтой сумын Таштанбэрлийн Батэрдны хайр газраг орж ирлээ. Тэргүүн хайр гэдэг газраг цагаан цэгэр замцтай хүүхэд буруу талд нь Төмөн дэлгэрийн хайр газраг байна. Төмөн дэлгэрийн хайр газрагны цаа талд нь 1117 номертэй сайхан хул газраг хамгийн буруу талд нь яваад байгаа. За энэ одоо 1117 номертэй Баасан зүргийн нэмжүүн богд хайр гэдэг газраг байна. За богд хайр газраг Баасан зүргийн нэмжүүн богд хайр газраг Шанг Транс компаниас хэрэг Чойжлын Бачиргадын хандсан газраг Тунцгийн Төмөн дэлгэрийн одоо хурдан хайр газраг. За энэ Баян онгор аймгийн Галуу сумын Төмрийн Мөнхбөрийн хурдан бор газраг Монгол Улсын хөтөлбөрийн Баатар Тутманд байж Ононгийн одоо хурдан хүрэн газраг гэдэг одоо хэдэн газраг явж байгаа. За богд хайрын өнгөн дээр за харшлаад байгаа. За энэ наадлаар ява хүүхдийн номер дээр бичсэн хурдан бор газраг бол өнөөдрийн нааданд дээгүүрүүлэх нэ Дундгой аймгийн Сайн цагаан сумын Цэнцүрэнгийн онд хотын хурдан бор газраг байна. Энэ хэдтэй зэрэгсээ яваад байгаа. За жаах орч Цэнцүрэнгийн онд хотын одоо хурдан бор газраг байгаа. Буруу талд нь Монгол Улсын Тутманд байж Таштанбэрлийн Батэрдны тэргүүн хайр газраг байна. За Өр ханга аймгийн Ужир сумын байж Бүрэн Бат цаахны хадсан газраг байна. 430 номертэй хүрэн газрагтай зэрэгцээ явчаар уршаа. За наад хэдэн бөөн газрагтайгаа зэрэгцээ яваад байгаа. 430 хэдэн номертэй мордсон сайхан хүрэн зайр газраг өнөөдөр мордсон байна. Очир утын жимэдэржи хүрээ газраг байна. Бигцэн отхон баяр яжин өсөн Оолтай аймгийн Шарах сумын очир утын жимэдэржи хүрээ газраг байна. За Орхон аймгийн Баян өндөр сумын Чулуунбатын Бачиргадын зайр газраг Чулуунбаатарын ан уйгийн хурдан цавтар газраг Цэнцүрэнгийн онд хотын хурдан бор газраг 18 км үлдлээ барай. За уршилч Үзүүрийнхэн 3 газраган дээр очиё. Саянхуу хурдан жандас газрагны уралдааны Үзүүрийн хэдэн газрагийг манайзруулаачийн дуранд харуулъя. Өнөөдрийн уралдаан за жаахан холхон дагаад явчихд болно. За Архангай аймгийн Харьяат Монгол Улсын алдарт байж Инкотын чирвийн уж урдуулж байгаа. Дааганда зүүн бүсийн данжиг нааданд төрүүлээ шүтлэн ирээдүйн төмөнхийн шүтлэнгийн уралдаанд төрүүлээд өнгөрсөн жил улсын баяр нааданд төрүүлсэн Архангай аймгийн Ихтэмэр сумын уугуул Даваасан бүгэн жаргал сайхны хүү уйсхийн тод баярын хурдан хайр газраг өнөөдрийн газрагны уралдааныг хөтөлж эхэллээ. За энэ хайр газраг бол одоо хурдан байгаа газраг да. За энэ жилийн хувьд бол ер нь тун хурдан байгаа. Аман хүзүүн дээр нь Ховд аймгийн Буянт сумын байж Эрдэнэчрийн тамирын хурдан хайр газраг улсын баяр нааданд 93 жилийн яваар хурдан хацаасарга харигдуулжсэн 3 дээр Сэлэн аймгийн Баян гол сумын Төмөр хүрээгийн дөрмөнхийн хайр газрагыг Гамболдуяач үйсэн 1999 онд гончиг дөрж хүрээд соёлон улсад унж төрүүлж байсан уралдаанд өнөөдөр уяачуулаад уйсан газраг нь 3 дээр 4 дээр Дундгой аймгийн Сайн цагаан сумын Цэнцүрэнгийн онд хотын хурдан мор газраг байна. Аяргийн тав дээр Орхон аймгийн дотоороо жоохон зөөлөр ард нь гарч энэ машин шиг л явуулдаг. Аяргийн тав дээр нь явж байгаа цавтар газраг бол Чулуунбаатарын ан уйгийн цавтар газраг. За энэ донд Бандгаа Дутмандагийн онгон газраг ард дээр нь орж иж 290 хэдэн номертэй Хөвсгөлийн Цэрэнбатын жимдөөгийн хонгор газраг байгаа. Жаахан орж энэ машинуудтайгаа нэг шугамд яваарай. За 290 хэдэн номертэй сайхан хонгор газрагын ард дээр нь гараад ирсэн байгаа. За энэ 290 номертой Шовдрын Баян Батын хонгор газраг юм байна. Өмнөг аймгийн Хөрмөн сумын байж Шовдрын Баян Батын хонгор газраг 290 номертой мордсон өнөөдөр үзүүр түүгээ гарч ирж байгаа харагдаж байна. За Шовдөр начны хөө Баян Батын одоо хурдан хонгор хадсан газраг түүний ард дээр нь Чандаман тамгатай энэ Хөвсгөл аймгийн Аршаан сумын байж Цэрэн дөржин Амарсанагийн хурдан хайр газрагын ард дээр нь гараад иржээ. За аршаа суугаад арийнхаа хэдийг харуулаарай. Өмнөг аймгийн Шанг Транс компаниас гараад Чойжлын Бачиргадын хурдан зайр газраг байна. Энэ бол Говьтай аймгийн Тонкол сумын байж Лүнхагийн үлзий өрнгийн онгон. За цаа талд нь наадад нь уулас хүрэн орж ирлээ. Захын аймгийн Тосон зөнгөн сумын харьяат Монгол Улсын Дутманд байж Төмөр Баатарын ууган баярын уулас хүрэн газраг буруу талд нь Төв аймгийн Ардмулаг сумын байж Тунцгийн Төмөн дэлгэрийн одоо хурдан хээр газраг Хязаалан улсын 100 жилийн ойд харилцаа хээр газраг түүний ардаар Пичагийн дэлгэр сайхны хүрээ хазаасрагтай түн адилхан газраг байна. Төв аймгийн Борнов сумын Мөнх төмрийн сайн заяа байсан. Түүний цааталд нь богд хайр байна. Аршаа сууя. Арийнхаа газрагнуудыг ахаад нэг сайхан харуулъя. За энэ хэдэн газрагтай зэрэгцээд яваад байгаа. Өр ханга аймгийн Уян сумын байж Баатарын даваа дөржийн хурдан хайр газраг ногоон цайж нэмнэтэй наадлаар нь орж ирлээ. Буруу талд нь байгаа Таштанбэрлийн Батэрдэн Дутмандагийн хайр газраг Өр ханга аймгийн Ужир сумын байж Бүрэн Бат цаахны Тэдэн хадсан газраг байна. Ард дээр нь байгаа цагаан цэгэр утастай хүүхэд 314 номертэй сайхан хул газраг ард дээр нь байгаа харагдж байна. За энэ 310 хэдэн номертэй сайхан хул газраг ард дээр нь энэ Арангай аймгийн Эрдэнэмандаа сумын уяас даваа дэмдийн бих хотын хул газраг байна. Арангай аймгийн Эрдэнэмандаа сумын уяас бих хотын хурдан хул газраг ард дээр нь явж харагдж байна. За энэ хэдэн газрагтай богинодод урагшлаад байна. За өнөөдөр үндсэндээ
7 газар үзүүр тасарсан байгаа. 7 газарны ард дээр байгаа 20 бөөн газарыг манай зурглаачийн дуранд харуулж байна. За Дашдамбэрлийн Батэрдэн Додмондагийн тэргүүн хээр гэдэг газарны ард дээр нэг сайхан хээр газар явж байна. За Төв аймгийн Баян сумын бай Дашран цэнгийн Саграад орчи хурдан буур газар байна. Наадалт нь байгаа Булган аймгийн Урган булаг сумын Уяач Булган аймгийн Урган булаг сумын Уяач Сэрэнингийн гал эрдний Нандин хонгор хал зазраг байна. Дунд нь Хүрвийн мэт сайхны хурдан хал зазраг байна. Цаа авшилж байгаа. Тэрний урд дээр байгаа сайхан хээр газар. За ихад урд дээр нь Цэнгэр замтай хүүхэдтэй 34 номертэй өмөрдсөн хүрэн зэр газар бол давгдэрч Баярагийн сайн хүүгийн хээр газар байна. Дархан уул аймгийн Уяач Баярагийн сайн хүүгийн хурдан хээр газар байна. За энэ Хөвсгөл аймгийн Аршаан сумын Уяач Цэрэн дөржин амар санаагийн хурдан хээр газар багшиг байна. За энэ үзүүрийн хэдэн газарны ард дээр байна. За ингээд Ховд аймгийн Буян сумын Уяач Эрдэнэчрийн тамирын одоо хурдан хээр газар энэ үзүүрийн хэдэн газарнаас яхан аршил да. Ховд аймгийн Буян сумын Уяач Эрдэнэчрийн тамирын хээр газар одоо үзүүр дуралдаад байсан яхан аршил да. За үзүүр дээр нь очиод нийлээ. За өнөөдрийн одоо хурдан газрын уралдаанд Өмнөгов аймгийн Хүрмэн сумын Уяач Шовдрын Баян баттын хурдан хонгор газрын бол одоо 290 хэдэн номертэй мөрдсөн байсан сайхан хонгор газраг. За энэ Даваа цэрэнгийн уйгуудын хонгор газраг нь Хөвсгөл аймгийн Уяач Яхраггүй энэ уг нь бүртгэл дээр буруу бүртгүүлсэн юм шиг байна. Хөвсгөл аймгийн Уяач Даваа цэрэнгийн хуйгт баттын хонгор газраг Хөвсгөл аймгийн их усмын хуйгт баттын хонгор газраг маань. За ингээд Монгол улсын алдарт Уяач энэ хотын дэчрийн уйж хурдуулж байгаа. Царам түүл компани захир Даваа самбугийн ярга сайхны хүү уйсхийн одоо уйсхийн дод баярын хээр газраг байна. Өнгөрсөн жил аав нь өвөө нь одоо улсын баяр наад аав нь хязгаатан дөрүүлгсэн жарга сайхны уйсх Уяачийн хүү тод баярын хээр газраг. За энэ хоёр Монгол улсын алдарт Уяач Дашчир уйсан аман үзүүн дээр нь Шилэн аймгийн Баян улс сумын Төмөр хүрээгийн тэргүүн хээр газраг. За энэ тэргүүн хээр газраг бол одоо Монгол улсын алдарт Уяач Батлахын Сүхбаатарын унган Соёодангийн улсын баяр наадмын аман үзүү Орхон аймгийн Баян өндөр сумын харьяат аймгийн алдарт Уяач Чулуунбатын мачрагын зээрэн зээр газраг 3 руугаа орж ирсэн байна. За дөрөв дээр нь Цэн цэрэнгийн он лутын бор газраг Айргийн тав дээр ашаа суугаараа Чулуунбаатарын ан уйгийн хурдан цалдар газраг 4 руу орж ирсэн. Хөвсгөл аймгийн Уяач Цэрэн дэржийн амар санаагийн 10 халтар газраг юм шиг байна. Хөвсгөл аймгийн их улс сумын Хуйгт батын одоо хурдан хонгор газраг баха энэ Чимэд Овмандагийн тамхтай. За уулс сүрэн үндсэндээ 7 км яваад үзүүрийн дөрөв газраган дээр дохож ирлээ. Монгол улсын Додмондоо Уяач Төмөрбаатарын уган баярын уулс сүрэн газраг за урьдчилаад гураа наадтайгаа 98 номертэй мөрдсөн энэ бол одоо Төв аймгийн Баян цагаан сувын Баяр Магнанжин батын зэр газрыг Амгалан Баатарын алтан гэрэл уйсан 98 номертэй үзүүрийн дав дээр очлоо. Булган аймгийн Урган булаг сумын Хишиг жаргалын амин гიშгийн хүрээ хамт цаасараг үзүүрийн хаан хэд дээр очлоо. Өмнөгов аймгийн Зөвцөцсөн сумын Уяач Шангтраас компаниас гэр Чойжлын Бачрагын халдсан газраг 65 номертэй үзүүр дээр очлоо. За энэ наадалтны ба сайхан хүрэн газраг бол Амгалан Баатарын алтан гэрэл уйсан Төв аймгийн Баян цагаан сумын Уяач Баяр Магнанжин батын хүрээ газраг Цэн цэрэнгийн он лутын бор газраг уруу талтан Чойжлын Бачрагын цагаан цэнгэр замстай хүүхэдтэй зэр газраг Хишиг жаргалын амин гიშгийн цолбон халдсан газраг. За тэр цагаан талд нь 190 хэдэн номертэй юм биш үү хээр газраг 119 номертэй юм шиг байна. За энэ Өвөр ханга аймгийн Уян сумын Уяач Баатрын даваа дөржин хээр газраг үзүүрийн дөрвийн ард дээр 5 дээр очиод нийллээ. Төмөрбаатарын ууган баярын уулс сүрэн газраг 4 дээр Баатрын даваа дөржин халтар газраг Өвөр ханган бүсэд харигдаа Хинти аймгийн 100 жил аман үзүүлсэн. Энэ бол Өмнөгов аймгийн Булган сумын харьяат Монгол улсын Додмондоо намдгийн хөрлөгийн унган дуу. За аршаа сууя. За 10 газраг тасардаа 11 дээр богд хээр 12 дээр Хөвсгөл аймгийн Мөрөн доктор сумын Уяач Дугур сүрэнгийн отхон тавгийн хүрэн газраг орж ирлээ. 12 дээр Хөвсгөл аймгийн Мөрөн доктор сумын Дугур сүрэнгийн отхон тавгийн хүрэн газраг. За энэ Хөвсгөл аршаа сууч. Хөвсгөл аймгийн их улс сумын Уяач Бихотын хонгор газраг энд байна. Хуйгт батын одоо хурдан хонгор газраг Хөвсгөл аймгийн их улс сумын Уяач Хуйгт батын хонгор газраг байна. За түүний арын хэдэн газраган дээр одоо зээр газраг ирлээ. За Нандин халдсан ороод ирлээ. 919 номертэй сайхан хонгор халдсан газраг өнөөдөр үзүүрийнхаа 919 номертэй за онон Додмондагийн хүрэн газраг орж ирлээ. 919 номертэй мөрдсөн сайхан халдсан газраг бол энэ одоо Даваагийн мөнхөрдний хүрэн халдсан газраг ба шүү. Энэ түрүүнээс хойш буруу зардагдсан байна уучлаарай. Баян хонгор аймгийн гадууц аршаа сууга тэр хэдэн газрагтай нэг зэрэгсэж Баян хонгор аймгийн гадууц сумын Уяач Даваагийн мөнхөрдний хүрэн халдсан газраг дээр хамгийн задлаар нь уршилж байна. Баян хонгор аймгийн гадууц сумын Уяач Даваагийн мөнхөрдний хүрэн халдсан газраг байна. За Монгол улсын Додмондоо Хөдөлмөрийн Баатар Дам даржаагийн ононгийн шувуухай хүрэн газраг байна. Гал эрдний Нандин хонгор газраг мордсон байна. Энд үзүүрийн хай дээр явж байна. За энэ Булган аймгийн Богд сумын Аривчрийн мэгмар дөржин хүрээ газраг нэг 22 3 дээр цагаан өдрөө өсөрлөө. За Өвөр аймгийн Ожир сумын Бүрэн бат цагны дэтэм алцаасраг байна. Энэ 14-ийг нэг харуулж Бонцгийн Нүмэн дэлгэрийн бор газраг Баян хонгор аймгийн Галууд сумын Төмрийн мөнхбаярын бор газраг Төв аймгийн Баян сумын Дашран цэнгийн Саграад дөржин буур газраг 3 байна. 224 номертэй хамгийн надлаар нь яваад байгаа сайхан хүрэн газраг өнөөдөр азрагны уралдааны хөнгөн дээр гацсан Аранга аймгийн Хотон сумын Уяач Дорж цэвэний Амгалан Баатрын хүрээ газраг байна. Энэ хэдэн газрагны хамгийн ард дээр энэ зөв тийшээгээ далиад байгаа хүрэн газраг бол Аранга аймгийн Хотон сумын Хөөрөөгийн малчин Дорж цэвэний Амгалан Баатрын хүрээ газраг. За үзүүрийн газрагнуудаас Дундгой аймгийн Сайн цагаан сумын Батүнгийн насан модын байсан Цэм цэрэнгийн ондотын хурдан бор газраг жаахан аршаа суулаа бусд нь бол одоо сайхан гараад ирсэн байна. За үзүүрийн газрагнуудыг харуулъя. Уршаа сууч. Уршаа явчих. За титэм халдсан 14 дээр ононгийн чууга хүрэн газраг 13 дээр орж иж харагдж байна.
За энэ хоёрын ард дээр нь энэ хоёртойгоо жоохон ойрхон яваад байгаа. За өнөөдрийн хурдан газрын уралдааныг Аранхангай аймгийн Ихтэмэр сумын уяаж Даваасан бүгэн жаргал сайхны ачхуу уйсхын дод хоёрын хээр азраг хөтөлсөн байна. Уйсхын дод хоёрын хээр азраг өнөөдөр бол одоо хурдан газрын уралдааныг хөтөлж эхэллээ. За энэ хурдан газрын уралдаанд халчиг газрыг өнөөдөр бол үзүүр дуралдаж байна. За мөн үзүүн дээр нь Өвөрхангай аймгийн Уян сумын уяаж Баатрин даваад оржийн одоо хурдан хээр азраг Баатрин даваад оржийн хээр азраг толгондоос намдгийн хөрлөгийн унган адуу. За Өвөрхангай мөсөд харагдаа өнгөрсөн жил хинтийн зүүн жилийн ам үзүүлсэн Сэлэн аймгийн Баян улс сумын Төмөр хүрээгийн дөрмөнхийн хээр азраг урагтай. За дөрөв дээр нь очиж байгаа хээр азраг дөрөв дээр очиод нийлээ. Аяргийн тав дээр Орхон аймгийн Баян өндөр сумын уяаж Чулуунбатын Бачрагын зээрэн зээд азраг Аяргийн тав дээр гарч ирсэн 6 дээр Завхан аймгийн их улс сумын уяаж Төмөр Баатрин уган баярын хүрээ азраг 6 дээр буруу талаар нь одоо очиод нийлээ. За ер нь азрагны уралдаан ч одоо зүүштэй уралдаан болж дотор талаар нь орохгүй наачаа зооныхаа гадна талаар ивчих шүү. За хурдан азрагны уралдааны үзүүрийн эдэн азрагны ард дээр Чулуунбаатарын ган уйгийн хурдан цав дээр азрага Монгол улсын алдарт байж Галсан Модбаатарын байсан Тодмондоо байж ган уйгийн урган адуу Чулуунбаатарын ган уйгийн хурдан цав дээр азраг Булган аймгийн урган болгон сумын Хишиг жаргалын амын ишгийн цолбон алдсан азраг гэсэн энэ эдэн азраг өнөөдөр одоо үзүүрлүүг зурж байгаа харагдаж байна. За 110,110 хэдэн номертой юм уу та сайхан хээр азрагын Хөвсгөл аймгийн их улс сумын Хөвсгөл аймгийн Аршаан цумын Цэрэн дэржин амар санаагийн хурдан хээр азрагтай тун адилхан азраг цаадалд нь уршлаад байна. Дугур сүрэнгийн отгон тавгийн хүрээ азрагын цэнгэр самстай хүүхэдтэй ард дээр нийлээ. За дугур сүрэнгийн отгон тавгийн хүрээ азрагны ард дээр Төв аймгийн Цэрэгэн сумын хараад Монгол улсын хөдөлмөрийн баатар Ононгийн хүрэн азраг орж ирлээ. За Онон Тодмондагийн хүрээ азраг бол одоо Батуулдын хээр гэж их хурд төрүүлсэн азрагны төлийн хурдан азраг орж ирлээ. За тэрэттэйгээ яваарай. За тэр цэнгэр самстай хүүхэдтэй хээр азрагтай цуг яваад байгаа. За энэ ард дээр нь орж иж байгаа 60 хэдэн номертой Чойжлын Бачрагны хадсан азрага. За энэ Өмнөг аймгийн Цогццын сумын Чойжлын Бачрагны хурдан хадсан азраг байна. За 61 номертой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяаж Дорж далайн нэмдэн цоглог алтар азраг ороод ирсэн. Давдэрч Тодмондагийн хүрэн азрагны атаар нь цаа талд нь бол одоо Монгол улсын мандаа байж Бацаахны хөр үчирэн байсан Хөвсгөл аймгийн Харьяат Дорж далайн нэмдэн цоглог алтар азраг ороод ирсэн байна. За ингээд үндсэндээ 14 азраг бөгөндөө за Жаргал сайхны уйсхийн хүү тод хоёрын хээр азраг хөдөлсөн Баатрин даваад орж халтар азраг. За Чулуунбатын Бачрагын зээрэн зээр. За дөрөв дээр Монгол улсын Тодмондоос Баяр сайхны давг чирийн өжөрлөж байгаа Хөвсгөл аймгийн Дугур сүрэнгийн отгон Хөвсгөл аймгийн Мөрөн доктор сумын Дугур сүрэнгийн отгон тавгийн хүрээ азраг 3 руу очиад нийлж эхлэв. Цэрэн дэржин амар санаагийн халтар азраг баха сайжин дурлаад байсан Төрмөнхийн хээр азраг цаадалд нь Онон Тодмондагийн Чууга хүрэн азраг. За энэ бол Пүрэв жаргалын бор гэж улсын бүс буруу харилцсан азрагны төрсөн ах юм байгаа. За Төмөр Баатрин ууган баярын хүрээ азраг буруу толдно. Чулуунбаатарын аймгийн зав дээр азраг. За Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дорж далайн нэмдэн хүрээ азраг. Давдэрч Тодмондагийн хүрэн азраг. За түүний ард дээр хамин ишгийн халзаа азраг. За ингээд Аршаа бол өнгөгийн цогццын Чойжлын Бачрагны халзаа азрагын хамгийн ард дээр нь яваа шүү. За ингээд үндсэндээ 4 6 9 13 азраг даагны төхөөрөмжөөр орж ирлээ 11 км явна. За энэ ард дээр орж иж байгаа нөгөө өвчтэй хүүхэдтэй Булган аймгийн Гурван Булган сумын Сэрэнэнгийн эрдний хурдан хонгор хадсан азраг ард дээр нь орж ирлээ. Булган аймгийн Гурван Булган сумын Сэрэнэнгийн гад эрдний хонгор хадсан азраг бол Хөвсгөл аймгийн Дараатан сумын Санд сүрэнгийн Батмагна Жаргалын эдбэг сайхан. За аймгийн хатар Дамжин сүрэнгийн Ариун наран гэсэн одоо уран уяа чинд одоо хонтын уран бүтээл юм байгаа. За улсын баяр наадам 6 долоогоор 2 хурдчаад байгаа юм хурдан азраг. За энэ арын хэдтэй одоо зэрэгцээд явчих. За хүрэн хадсан азраг үзүүрийнхаа хэд рүү орж ирсэн уршид өнөөдрийн Монгол төрийн их баяр наадмын даагны төхөөрөмжний хажуугаар өнгөрөхөд хүрэн хадсан азраг жаахан суугаад дараахан азрагнуудыг харуулъя. Хүрэн хадсан азраг арийнхаа хэдэн азрагнаас нэлээд ширүүхэн өтөд очиод одоо нийж байгаа харагдаж байна. За түүний арын хэдэн азраган дээр нь энэ Өвөрхангай аймгийн Үлзий сумын уяад Непрагийн дэлгэр сайхны хүрэн азраг дээр цаатлаар нь орж ирлээ. Өвөрхангай аймгийн Үлзий сумын уяад Непрагийн дэлгэр сайхны хурдан хүрэн азраг орж иж байгаа харагдаж байна. За Непрагийн дэлгэр сайхны хүрэн азрагны нааталаар 91 номертой ягаан дуудлагатай хүүхэдтэй сайхан хар азрагныг үзүүрийнхаа хэд рүү уршилж байна. За хурдан азрагны уралдааны дээхэн толдыва энэ Нямжувийн халтар азраг баха Нямжувийн мөнхийн халтар азраг баха Хинтээ аймгийн Норовлон сумын уяаш Нямнургийн мөнхийн хурдан халтар азраг шиг байна. За хаад энэ хэдийг харуулж байна. Энэ арын хэдийг харуулчих. За энэ арын хоёр дээр одоо хоёр хурдан азраг явж байна. Төв Монгол улсын мандаа яаж Баасан дүрмгийн Нямжувийн Богд хээр азраг Өвөрхангай аймгийн Хужир цумын уяаж Пүргийн Бацаахны Тэтэн малцсан азраг хоёр энэ дээр явж байгаа харагдаж байна. Тэтэн малцгийн ард дээр за Хөвсгөл аймгийн уяан дээрээс мордсон Монгол улсын Тодмондоо Цэрэнбатын унган дамагтай Хөвсгөл аймгийн их улс сумын уяаж
хуйгтын хонгор хатсан газар гэсэн байлаа. 293 номертэй байсандаа сайхан хонгор хатсан газар гар дээр нь яваад байгаа. За тэр үзүүрийнхээ хэлтээс бөөгнөр ёо. Богдын өндрийн баруун хойд дотгоод орж ирлээ. Хуйг даваа зэрэнгийн хуйг тутын хонгор хатсараа орж ирсэн. Даваа зэрэнгийн хуйг тутын хонгор хатсараа нэг хадуураад одоо уцаас ирсэн. За энэ хэдтэйгээс зэрэгцээл яваад байгаа. Хамгийн ар дээр нь чойшлын мац зөөлөн одоо товч. За энэ 350 хэдэн номертэй нэг газар орж ирсэн үзүүрийнхээ хэлт рүү орж ирлээ. За Өвөр ханга аймгийн Өлзий цумын уугуул Непрогийн дэлгэр сайхны хүрэн газаргийн харах үзүүрийнхээ хэлтээр орж иржээ. Чулуунбаатарын ган уйгийн хүрэн цавдар газаргийн 13 газарганы хамгийн буруу талд нь яваад байгаа. Ногоон цомцтой хүүхдүүдийн бага наа татар ногоон цомцтой хүүхдэд зэр татсан газар орж ирсэн байгаа. За богдын өндрийн баруун хойд татгаад ирлээ. Газарганы уралдааны төрүүч. За жаахан урьдчилаад байгаа. Алхмаар дуршлаад байгаа. 17 номертой марцсан Хишиг Шаргалын аймгийн гიშгэн золбон алдсан газар урьдчилаа. За талд нь Сэлэн аймгийн Баян улсын төмөр хүрээгийн дөрмөнхийн уралдаан хээр газар байгаа. За энэ ногоон хувцастай хүүхдэд хээр зэр газар хэдэн номертой. Жаахан урьдчилж та. Жаахан урьдчилаад байгаа. Дотор талаар нь болоод урьдчилаад байгаа. За жаахан тоосчлалтай болоод ирж байгаа харагдж байна. Өнөөдрийн уралдаан газарганы уралдаан ахаад урьдчилж. За энэ уралдаан газарганы уралдааны арын эдэн газарган дээр гарч ирсэн 258 номертой хүрэн алдсан газар гарч ирсэн байгаа харагдаж байна. За 258 номертой хүрэн алдсан газараа 56 номертой хүрэн алдсан газар гэж одоо байхгүй байх шиг байна да. За ингээд өнгөрс богдын өндрийн аргаар байрлаа. Азраг эргээд үндсэндээ 13 км явчлаа. Одоо 7 км 8 км үлдлээ. Архангай аймгийн Ихтэмэр сумын уяач Даваасан бүгэн яргал сайхны уйсгийн хүү тодүлгийн хурдан хайр азраг өтөлсөн байна. Дааганда зүүн бүсийн хурд Дорнот аймгийн Хөлбөмбөр суманд болсон 2021 оны зүүн бүсийн хурдад төрүүлээд шүтлэн ирээдүйн төмөнхийн шүтлэнгийн хурданд аман үзэн дурдсан. Хязгаарлан өнгөрсөний улсын баяр нааданд төрүүлсэн яргал сайхны уйсгийн хүү тодүлгийн хавтар азраг аман үзүүн дээр нь өнгөрсөн жилийн улсын баяр нааданд хязгаарлан улсын баяр нааданд 7 турдаж өнгөрсөн жил Монгол төрийн баяр нааданд аман үзүүн турдлаад Захын аймгийн 100 жилийн төрүүлсэн Монгол улсын тулмандаж Даримагийн Чулуунбатын Буган хүрэн зээрэн гэдэг хоёр хурдан газарганы голоос одоо хоёр хурдан газарганы дунд талаас гарсан хурдан зэвдэр газар аман үзүүн дээр Хөвсгөл аймгийн Мөрөн доктор сумын Дуур сүрэнгийн Отлон тавгийн хүр газар 3 дээр Төв аймгийн Алтан модог сумын уяас Батмөнхийн шагтар жумын унган адуу Хөвсгөл аймгийн Мөрөн доктор сумын уяас Дуур сүрэнгийн Отлон тавгийн хурдан хүр газарыг тодмандаа байж 5 гоцор 9 3 дээр 4 дээр Өвөр ханга аймгийн Уян сумын уяач Баатрин даваад орж хурдан алтар азраг айргийн дөрөв дээр байна. Намдгийн хөрлөө тодмандагийн унган адуу 5 дээр Завхан аймгийн Яруу сумын хараад Монгол улсын тодмандаа байж Басвгийн даваад орж хөрөн азраг айргийн 5 дээр 6 дээр Булган аймгийн Урган болог сумын уяач Сэрэнгийн тэрний нандин хонгор азраг 7 дээр нь Төмөрбаатарын Уган баярын уулас хүрэн азраг 8 дээр Дорж талаан нэмдэн цоглог алтар 9 дээр Хишиг Шаргалын амин гიშгийн хурдан хардсан азраг 10 дээр энэ Хөвсгөл аймгийн Аршаан сумын уяа Цэрэн дөржийн амар санаагийн хурдан хайр азраг бараг л мөн болоо улсын бүсэд айрагдсан азрагда аймгийн Монгол улсын алдарт байж Атуучийн Нэмбаатар байсан. За түүний ард тал дээр Монгол улсын тодмандаа байж Ононгийн Шувуухай хүрэн азраг дээр ард дээр байна. Нилээ холоос дагаж байгаа учраас одоо сайн харагдахгүй байна. За буруу талаар нь ягаан дуулгатай хүүхэд улсын сайхан алтар азраг урлаар норж иж харагдж байна. За ингээд урдан азрагны уралдааны нарийн хэдэн азраган дээр Өвөр ханга аймгийн Өлзий цумын уяач Непрогийн дэлгэр сайхны хурдан хур азраг бол Захын аймгийн Цагаан чулуу цумын Балдэржин баяр дож тодмандаагийн унгаан Дадаахын бүсэд айрагдсан. За Өвөр ханга бүсэд айрагдсан 1019 номертой Монгол улсын хөдөлмөрийн баатар тодмандаа байж Ононгийн одоо хурдан хур азраг наа талд нь ява. Тэр цаатлын ягаан хувцастай хүүхэдтэй хар азрагны номерыг нэг харж гисэн 92 номертой юм шиг харагдаад байх юм да. За энэ Батлагрын ганц үгийн загал гэж одоо бүртгэл дээр буруу байх шиг байх юм. 93 номертой мордсон Нямнургийн мөнхийн алтар азраг юм шиг байна. Эрдэнэтийн Баян зүлийн уяж хурлуулж байгаа Нямнургийн мөнхийн хурдан алтар азраг байна. За тийм байна. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол улсын алдарт байж Эрдэнэтийн Баян зүлийн уяж хурлуулж байгаа Хинтийн аймгийн Нөрөглөн сумын уяас Нямнургийн мөнхийн одоо хурдан алтар азрагын ард дээр нь байна. 93 номертой юм байна. Энэ 350 хэдэн номертой юм шиг жаахан аршаа суугаад хараад байна нэг. За 350 хэдэн номертой ногоон хувцастай хүүхэдтэй сайхан зээр талцсан азраг одоо үзүүрийнхээ хэдэн азраг орж ирсэн 358 359 энэ Архангай аймгийн хангаас мэн буян бадрахын инквадрахын хүрэн алдсан азраг байхаа. Эренцэн өчир гэж уяачин уучрлуулж байгаа 358 номертой Архангай аймгийн хангаас мэн инквадрахын хүрэн алдсан азрагын ард дээр нь орж иржээ. Инквадрахын хүрэн алдсан азраг нь за 7 км байгаа учраас аршаа нэг жаахан сууя. Хинтийн аймгийн Нөрөглөн сумын Нямнургийн мөнхийн хурдан хайр азрагыг Эрдэнэтийн Баян зүлөө исэн өнөө үзүүр турж байна. Энэ номер нь хийсээд байгаа Хөвсгөл аймгийн Аршаан сумын уяас Цэрэн дөржийн амар санаагийн хурдан хайр азраг тэгээд 358 номертой за тийм байна. Арангай аймгийн хангаас мэн буян бадрахын инквадрахын хурдан хайр азраг байна. 506 номертой цаатлынхны халтар азрагыг за аршаа суучих. 506 номертой Цэнцэн сүрэнгийн ол дотын хүр азраг байх шиг байх юм. Төв аймгийн 100 жилийн ойн хүрээр наадна 10 доктор хурдалсан Дундгой аймгийн Сайн цагаан сумын Цэнцэн сүрэнгийн ол дотын хурдан хүр азраг. За 12 азраг Сэлэн аймгийн
аймгийн Баян голсмын төмөр үрийн дөрмөхийн яриа зай хадаршаа суй. За энэ арын газар нь өмнөг аймгийн золццын сумын маяч Чойжлын Батчаргалын хадсан газар. За энэ бол одоо Гуйлтай аймгийн Уяач Тонхол сумын маяч Лүмлхагийн үлзий өрн гэдэг хүний онгон адуу Говь хангалттай аймгийн Баяр наадам бүсийн уралдаан төрүүлсэн хадаршаа суй. За нарын хүүгийн дэлгөөний хурдан халуун газар орж ирлээ. Энэ богд тэр нарын хүүгийн дэлгөөний халуун газар хоёр орж ирлээ. За яваад байгаа. За энэ бол Төв аймгийн Угтаа цайдан сумын маяч Баян Жаргалын Батбарын ууж хурлууж байгаа Дундгой аймгийн Улзий сумын маяч нарын хүүгийн дэлгөөний хурдан халуун газар 909 номерт амарчсан ард дээр нь Төв аймгийн Баян сумын Баасан сүрэнгийн нэмжүүгийн богд тэр газар байна хадаршаа сууч. За энэ ард дээр нь байгаа бор газар. За энэ бор газрын цаатлаар Ширэн цэнгийн саграа дөржин одоо хурдан буур газар байна. За наадлын хул газар чарн нэг явуудхан байгаа газар багч вэ. Тэр ард дээр нь 14 номертэй сайхан цэнгэр зөнтэй хүүгүүдтэй давуу дөрж тулмандагийн сартай хайр зарганы явдаа энэ хэдтэйгээ яваад гураа 1122 номертэй мөрдсөн юм байна. За 1122 номертэй мөрдсөн Буур газар бол одоо Бямбживийн төгс шаргалын буур газар Арганга аймгийн Хангаа сумын маяч Бямбживийн төгс шаргалын буур газар энэ доршиж байгаа харагдж байна. Арганга аймгийн Хангаа сумаас өнөөдөр 2 чацар улсын наадмын төрийн 2 наадмын өнгөнд уралдаад байна шүү. За ингээд өмнөний газрын одоо ер нь холдсон юм байна. Энэний арга газар бараг 4-500 м зайтай. За явчих. За энэ нэг сайхан хул газрын номерыг жаахан харах байсан юм да. 50 хэдэн номертэй байсан ба. Жаахан ойртоод одоо сайхан харуулаарай. Баши байхгүй юм чи ойртож хэдүүлээ. За энэ хөө Монгол төрийн үндэсний их баяр цэнгэр наадмын хурдан газрын уралдаа жаахан харшилж богд хэр азраг наран хүүгийн дэлгөөний хул азраг Сэдэнгийн Баян голын төмөр хүрээгийн дөрмөнхийн одоо хурдан хэр азраг 3 байна. За яваад гараа 54 номертэй дэмжиг байна да. 54 номертэй 540 хэдэн номертэй юм уу да. Сайхан хул азраг нэг үзүүр дээр гарч ирээд уршлаад байгаа харагдаж байна. За уршаач 540 хэдэн номертой сартай хул азраг Далайнбаттбэрийн хул азраг биш байгаа да. Энэ 540 хэд байна уу 54 байна уу. За энэ Увс аймгийн зүүн говьсмын Далайнбаттбэрийн хул азраг байх шиг байх юм да. Адилхан юм байна. Халтар юм уу хул юм уу зүс нь одоо сайн мэддэхгүй. За наран хүүгийн дэлгөөний халь азраг өмцөндөө нэг 45 км цагийн хурдтай өндөр хүчтэй шон өнгөрлөө. Сэдэн аймгийн Баян голсмын төмөр хүрээгийн төрмөнхийн хурдан алтар азрагыг канон хулийн асуулгыг таарсан. Түүний Увс аймгийн зүүн говьсмын Далайнбаттбэрийн Монгол төрийн хоёр наадмын дэвжэндэр өнөөдөр хурдан чандас тазрагны уралдаан гарааныхаа төхөөрөмжөөр явж байгаа дотор тийшээ жоохон болоод чараа. За хурдан газрын уралдааны арын эдэн газрынхаас чиглэл харуулъя. Арганга аймгийн Хангаа сумын Буянбадрахын Инкудрахын халдсан газраг Өвөр Хангаа аймгийн Улзий сумын маяч Непрагийн дэлгэр сайхны хүрэн газраг 509 номертэй марцсан сайхан хээр газраг дээр цаатлалд нь яваад байгаа харагдж байна. За энэ одоо 506 номертэй Дундгой аймгийн Сайн цагаан сумын Цэм сүрэнгийн онлоотын өнгөрсөн жилийн аймгийн Баяр наадмын 10 дотор уралдаалд хүрэн хадсан газраг байх шиг байна. За уршиж Монгол улсын хөдөлмөрийн баатар Дамад даржаагийн ононгийн Шувуухай гэдэг газраг байгаа. За энэ Шувуухайгийн ард дээр нь Хөвсгөл аймгийн Аршаан сумын Цэрэн дөржин Амар санаагийн Арбай алтар гэдэг газар байх шиг байна. Арбай алтарын Төцбаатар аймгийн Хадсан сумын онгийн алтар азрагныхын за явж тэр хэд дээр бөгнөсөн азрагнууд орооч. Барай 4 км 700 м үлдлээ. Азрагны уралдааны үзүүрийн 9 азраг 10 азраг тасарлаа. 10 азраг тасархад ард дээр нь Монгол улсын одоо байж Эрдэнэтийн Баян зүлгийн ууж хурдууж байгаа Хинтээ аймгийн Норвигдын сумын байж Нэм Норвын Мөнхийн хайр азраг хамгийн ард дээр байна. Өчигдөр Хязааланбор холцсон мөрийн айргийн тавдар дуусан Эрдэнэтийн Баян зүлгийн уяасан Хинтээ аймгийн Норвигдын сумын Нэм Норвын Мөнхийн хайр азраг хамгийн ард дээр байна. Гişиг жаргалын амин гişгийн одоо хурдан хадсан азраг 9 дээр байна. За 4 7 8 9. За ингээд хурдан азрагны уралдааны үзүүрлэг жаахан урагшлаад орно. Машинаа дотор талаар нь ороод урдан авчих. За Монгол улсын додмонд Тасүгийн давуу дөржийн халтар гэдэг газар байна. Өвөр Хангаа аймгийн Уян сумын даваа дөржийн халтар газар байна. За азрагны уралдааныг өнгөн дээр нь Арганга аймгийн Ихтэвэр сумын уяас Даваасан бүгэн жаргал сайхны ачгүй Уйсхын дод үеийн хурдан хэр азрагыг энэ хотын дэчээр уйсан өнгөсөн. За наадад дээр нь Орхон аймгийн Баян өндөр сумын уяас Чулуунбатын Батчаргалын зээрэн зайр азрагыг аймгийн алдарт уяас Нэмжүүгийн нургж амц уйсан энэ дуршилж байна. Хязаалан улсын баяр нааданд долоолоо соёл азраг аман хүзүүлсэн ачиг азраг. За тод үеэр Уйсхын дод үеийн хурдан хэр азраг уралдаар нь олилцол гарч ирж байгаа. За 3 дээр нь байгаа 36 номертэй сайхан хөрөн газраг бол Монгол улсын за Амгалан баатрын алтан гэрлийн одоо хурдан хэр азраг байна. Нийслэлийн алдарт байж Амгалан баатрын алтан гэрлийн хэр азраг юм шиг байхын 36 номертэй хэр азраг. За Төв аймгийн Аргадан сумын уяаж Амгалан баатрын алтан гэрлийн хэр азраг биш гэсэндээ Завхан аймгийн Яруу сумын уяаж Тасүгийн давдрын хурдан хэр азраг байх ёстой доо. За өнөөдөр өнгөрсөн жилийн улсын баяр наадам 8 дуртаас хүүхэд нь унах гэж байх нөгөө буур азрагны хүүхдийг түшээд усгадаг хөрөн азраг энд явж байгаа шиг байна. Завхан аймгийн Яруу сумын харьяат Монгол улсын додмонд Тасүгийн давдрын хөрөн азраг Завхан аймгийн 100 жилийн ойд харагдсан хөрөн азраг аман хүзүүн
үзүүн дээр 3 дээр Доворсрөнгийн Утган тавгийн хүрээ азраг Төв аймгийн Алтан болог сумын Батбанхын шагтарч буй унгату 4 дээр Чулуун Батын Бачрагын зээрэн зээр дазраг Аяргийн 5 дээр Төмрүү Батрын Ууган баярын хөрөн азраг 4 рүү орж ирлээ. За Сэрэнэнгийн гадардны нандин хонгор Аяргийн 5 дээр юм байна шүү. За ингээд хурдан азрагны уралдааныг уйсхын дотоодын хээр азраг аман түрүүн дээр өнгөрсөн байна. Доворсрөнгийн Утган тавгийн хүрээ азраг өнгөрсөн. За жаахан гараарай цаашаа гараарай. За уйсхын дотоодын хээр азраг. За энэ бол одоо ер нь аргагүй хурдан азраг. Улсын баяр нааданд бол одоо өнгөрсөн жил түрүү магнайт урдсан. За энэ бол одоо Сэрвэнд ордог юм жижигхэн азраг байгаа. За уйсхын жаргал сайхны уйсхын хүү тод хоёрын хээр азраг аман үзүүн дээр Доворсрөнгийн Утган тавгийн хүрээ азраг Алтан болог сумын Батбанхын шагтарч буй одоо унган адуу. За энэ хүрээ азраг бол Сүхбаатар аймгийн Төвшин ширээ сумын уяас Жигмэт самбуугийн Нэмнанжир гэдэг хүний унган цавтар халтсан гүнээс гарсан. Аяргийн 3 дээр Төв аймгийн Сэрэгдэн сумын харьяат Монгол улсын Хөтөлмөрийн Баатар уяас Бамбадаржигийн ононгийн шуухай хүрэн азраг Налайхын бүсийн уралдаанд 2022 онд Аярагт урдсан шүтлэндээ. За энэ бол одоо ононгийн Батболдын их хурдын түрүү хээр азрагны төлийн одоо хурдан азраг. Төрсөн ахын түрүү жаргалын мөр азраг бол одоо өнгөрсөн жил Төв аймгийн нааданд аярагдсан түрүү жаргалын хурдан мөр азрагны төрсөн дүү юм байгаа. За 4 дээр Монгол улсын Дутмандаа Дацугийн давдэрж хүрээ азраг Аяргийн 5 дээр Сэрэнэнгийн гадардны хонгор азраг 6 дээр Төмрүү Батрын Ууган баярын уудас сүрэн 7 дээр Нямжуугийн Норов жамцын уйсан Чулуун Батын Бачрагын зээрэн зээр 8 дээр Дамбын гişиг жаргал Дутмандагийн хурдан цолмон халдсан азраг байгаа. За ингээд өнөөдрийн хурдан азрагны уралдааныг хээр азраг төхөөрөмж унаад ингэсэн тэр чигтээ явлаа. За энэ хээр азраг бол Архангай аймгийн Ихтэмэр сумын уяаж Даваа самбуугийн жаргал сайхны хөө ачхоо уйсхын дотоодын хурдан хээр азраг. За он Дутмандагийн одоо хөө Батүлэг Дутмандагийн уйсан аавынхаа Монгол улсын Хөтөлмөрийн Баатар цолыг өнөөдөр улсын албан дөрөв азрагаар мэлэх юм болох юм биш үсттэй. За ононгийн Батболдын их хурд уралдааны түрүү хурдан хээр азрагны төл Налайхын бүсэд Аярагт шүтлэн үрээ Аярагт урдж байсан Монгол улсын Хөтөлмөрийн Баатар ононгийн Батүлгийн уйж урлуулж байгаа онон Дутмандагийн хурдан зайр азраг байна. За Монгол улсын Хөтөлмөрийн Баатар цолыг даваа хүү адар хаврын аваад зунан улсын нааданд хонгор азрагаанд төрүүлж байсан. За тэгвэл одоо Хөтөлмөрийн Баатар цолыг онон манлай улсын баяр наадмын үеэр аваад тэгээд одоо хүү за жаргал сайхны уйсгийн тод хоёр азраг аман үзүүр очлоо. Үзүүрийн хоёр азраг одоо жигдэрч байгаа харагдаж байна. Доворсрөнгийн Утган тавгийн хурдан хүрээ азраг Аяргийн 3 дээр байна. За километр хүрхгүй л үлдлээд улсын баяр наадмын доод хөндлөн замын хавтгай дээр орж ирлээ. За энэ хүү улсын баяр наадам Аран хангай нутгаас бол улсын баяр наадам 15 он Тэмүүлэнгийн халдар 2006 онд даатгалын жаргал сайхангүй хээр азраг төрүүлсэн бол 3 дахь хээр азраг Арангаас төрүүлэхэд ер нь тун ойрцсон байна. За аман үзүүн дээр нь байгаа Монгол улсын Хөтөлмөрийн Баатар ононгийн хүрээ азраг аман үзүүн дээр нь за жоохон дотор тийшээ болоод дотор тийшээ удаа. За ингээд одоо хүрэн азраг дотор тийшээ хүрэн азраг аман үзүүн дээрээ Доворсрөнгийн амин ишгэн цолбон хадсан азраг дэргүүтээ азрагнаа тарлаатай орж ирлээ. Нандин хадсан надлаар нь орж ирлээ. За явуулаарай. За энэ бол өстой хангаши уралдаан болсон шүү. Уралдааны Хөвсгөл аймгийн Мөрөн Догтог сумын уяас Доворсрөнгийн Утган тавгийн хүрэн азраг өнгөрч ирлээ. Сүхбаатар аймгийн Төвшин ширээ сумын уяас Жигмэт самбуугийн Нэмнанжирын унган дамагтай Монгол улсын Дутмандаас баяр сайхны тав гүжрийн уйсан Доворсрөнгийн Утган тавгийн хүрээ азраг өдөлсөн хишиг жаргалын амин гişгийн хурдан хадсан азраг нандин хадсан Аярагдах цаг нь болсон да Булган аймгийн Урбан болог сумын уяас Сэрэнэнгийн гадардны нандин хадсан азраг Архангай аймгийн Ихтэмэр сумын уяас уйсхын тод хоёрын хээр азраг Аяргийн 4 дээр онон Дутмандагийн хүү Батүлгийн уйсан онон Дутмандагийн зайр азраг Аяргийн 5 дээр за ингээд энэ азрагнуудын ангийн Мөрөн Догтог сумын уяас дур цотон хүрэн азраг таврын мөрөө улсын баяр наадам сонгоны дунд ангилалд аярагдаж байсан улсын бүсийн уралдаанд дөрөв аярагдаж өнгөрсөн жил Хэнтэй аймгийн 100 жилийн Доворсрөнгийн Утган тавгийн солон хүрэн азраг барайныхаа араар нь яваа цаана зогсон шүү. За хүрэн азраг хөтлөөтэй аман үзүүн дээр нь хээр азраг аман үзүүн дээр нь дохож орж ирсэн байгаа харагдаж байна. Цаашаа зүүж. За ингээд өнөөдрийн хурдан азрагны уралдаанд цаашаа. За нандин хадсан надлаар нь одоо өшүүлдэж орж ирж байгаа харагдаж байна. Хурдан азрагны уралдааны үзүүрийн мөр азраг бол одоо ер нь тун ойрхон дуухан байна. За ингээд Архангай аймгийн Эний сургаад тусан гэрээс харахад Монгол улсын алдарт байж инх хотын дэвчрийн уйж урдлуулж байгаа Архангай аймгийн Ихтэмэр сумын уяаж уйсхын дод хоёрын хурдан хээр азраг хөдлөн орж иж наадамчин олноо байсаалаа. За уйсхын дод хоёрын хээр азраг өнөөдөр түрүү магнайт урдаллаа. Аман үзүүн дээр Булган аймгийн 3
ордог сүмийн Сэрэнэнгийн ангил дээр хитний хурдан хонгор азраг аман хүчин дурдалаа. За 3-т нь Дур сүргийн отхон тавгийн хүрээ азраг 4-дэр 17 номертэй марцсан хишиг жаргалын амын хишгийг халдсан азраг Аяргийн 5 дээр нь ямар н орчоо Чулуун Батын Бачиргалын зээрэн азраг Аяргийн 5 дээр урдчих шиг болох юм. За 6 дээр Онон Дуд Мандагийн хүрээ азраг Уулас хүрэн 2 ард дээр нь Бор азраг. За тэгээд одоо энд халтар азраг байна. За энэ бол одоо 93 номертой марцсан Нэм Нурмын мөнхийн одоо хурдан хүрэн зээрд азраг 545 номертой хээр азраг ард дээр нь орлоо. За энэ бол Ус аймгийн зүүн өвсмийн Далайнбат хоёрын одоо сартай худ азраг ард дээр нь орчлоо. Ширүүхэн орж ирээд худ азраг орлоо. За энэ Дундгой аймгийн Үлзий цүмэн байд Наран хүүгийн дэлгөөний хурдан халиун азраганд орж ирж байна. 10 гарнадаар Наран хүүгийн дэлгөөний халиун азраг ард дээр нь Өвөр Ангаа аймгийн Уян сүмэн уяаж Баатрин даваад оржийн одоо хурдан хээр азраг орж ирлээ. Жог ухарч. За энэ ард дээр нь Баатрин даваад оржийн одоо хурдан хээр азраг ард дээр нь орж ирсэн байна. За ухраа тэгээ зогсож байгаарай. За ингээд хурдан шундас азрагны уралдааны үзүүрийн одоо азрагнууд харин дорсон. За энэ азрагыг харуулъя. За өнөөдөр хээрэн төрүүлчихв. За их л ойрхон орлоо зүгээр гал эрдний нандин хонгор халдсан азраг гуруулаа нэлийн ойрхон орлоо. За энэ ард дээр нь Хөвсгөл аймгийн Мөрөн сүмийн Дорж Далайн нандин одоо Тод халтар гэдэг азрагны ард дээр нь орж ирж харагдаж байна. Халтар азраг бол өнөөдөр гарсан цагаасаа гэж үзүүр дудаа сайхан уралдсан. За усал гайхуулж уралдлаа. За түүний арын азрагнуудыг нэг харуулчих. За Арангаа аймгийн Дэвшрүүд сүмийн уяаж Буян Баатрин хардсан азраг энэ орж ирлээ. Арангаа аймгийн Дэвшрүүд сүмийн Буян Баатрин халдсан азраг байгаа. За наа талд нь хээр азраг байна. За энэ Хөвсгөлийн Аршаантын Амар санаагийн хээр азраг, Сэлэнгийн баян голын Төмөр үрээгийн төр мөнхийн зээрд азраг. За ахаа зээр талдсан азраг орлоо. Арангаа аймгийн Хангаа сүмийн Буян Бадрахын Годрахын хүрэн азраг нэлээд дээгүүр орлоо. 394 номертэй ард дээр орж иж байгаа зээрд азраг бол Хинтээ аймгийн Баян Адрах сүмийн Гончгийн Содмын хурдан хүрэн азрагыг Даримагийн Бүрэг Бат гэдэг хүүхэд унж өнөөдөр бас нэлээд дээгүүр хурдалдаа. За эргэн мөрний ашаар Төв аймгийн Баян сүмийн Баасан сүрэнгийн нэмжүүн богд хээр азрагын дурдж байгаа харагдаж байна.
өвсгөлийн 103 жилийн өнцөг версийг хурдан хазраг баринд орлоо ингээ булгаан гурван болгосон яриад Сэрэнгийн гал ирдэг нэг хазраг түрүү боломжууд асууад хэлээ. Амуу зунаан аймгийн хэмжээ яриад жаргал сайхны хөө висхийн жаргал сайхны висхийн тод үерийн хэр хазраг зурсан байргийн 3 том өвсгөлийн аймгийн бүрэн төгсөн яриад дуусах ятган хамгийн салан төрөлд газар хайргийн 3 том галаа за хайргийн 4-өр булгаангийн 3 болгосон яриад ашиг жаргалын амын шигийн цолмон галзан гэдэг газар хайргийн 4-д урдэлж за хайргийн 5-д булгаангийн баян төрсөн яриад чулуун тэм чирлээ зэрэн гэдэг газар тус суртлаа одоо ингэ төрүүлж харагдсан газарны эзэнтэй тавуудыг уулзлаа. Нэг 2 3 нэг 2 3 Энэ удаан дээр 3 нэг 2 3 Ахтэрс ингэдний шилтэй ордог хий. Залхтан. би ороод түрүү азар Гизэгтэй. нэг 2 3 та баяр. Дөрөвцөө би нөхөр дөрөвцөө. Би цаашаа үйч. Энэ уяач нь биш. Дөрөвцөө. За одоо нэг вэж нэг нь ороод дөрөв азрын уяач нөх. Вэж. Энэ охин азрын дөрөвцөө аав өхөө. Сэтгүүлч. Галах нь орсон аав нь орсон. Аав нь орсон. Амаа. За. За нааш ардгаа ич шүү. За ингэ төрөх Ардын өвсгөлийн 103 жилийн үндэсний их баяр цэнгэл наадам азрах амжилттай байгуулагдаж барианд орлоо. За ингээд амаа үзүүнд бол Аранхан аймгийн Ихтэмэр сүм яриат уйсхийн тод үлгийн гэдэг азрах өнөөдөр гарсан цагаас өнгөлсөөр байгаа одоо хамаа үзүүч шүү гэмээс. Тэ сайхан уралдлаа. Ардынхаа өвсгөлд бас ингээд 3 үеэрээ бас морд хайрагд төрүүллээ. Аа хөө миний бас хүү тод үлэх хүү манас сайхан анхныхаа айргийг хамаа үзүүн сайхан уралдлаа. Тэгээ энэ үрээ бас улс бүсээ 3 төрөө 3 ам үзв. Өнгөрсөн жил улстай ам үзүүдэд тэгсэн. Тэгээ энэ бол удам өгшил миний аав Аранхан аймгийн Ихтэмэр сүм яриад аваасаа мөгж аргасан манлаа яваач
тэр хүний одоо өөрийнх нь хээр азрын төл энэ хээр азрын бас олон төл нь одоо улс бусдад харигдчих төрүүллээ. Их талаас болохоор энэ манай бас өөрөө унган гүйлдэ хөрөнгөө тог руу орсон. Одоо дээгүүр болохоор жаргалан төвшөлтэй ах байна. Яг бас сайхан унган тамхтай өөрөөгээ бас азаргаа бас олон жил харигдуул төрүүлж байна. Дашчир уяастай баяр үргээ бас залуу алдартай байж бас маш сайхан үйж чинь тий. За өдгөөгөөс 15 6 жилийн өмнө одоо тод хоёр соёлын төрийн наадамд харигдуулсан тэр мөчөөс хойш олон одоо мөр харигдуулж байна тийм ээ. Улсын наадмын ер нь хэд хэрэг харигдуул болж байна аав хөө. Улсын наадамд одоо 6 дахь морь төрүүлэх чинь да. Тий. Тий. Тэгээ бүссэн наадам амжилттай байгаа. За их мөрөг амжилт. За баярлалаа. За ингээд таваасан бүхэн жаргал сайхан ихөө уйсхийн тод гэрлийн хээр азраг амуу зам дурлалцсан. Баяр хүргэе. За баярлаа. Тэгээд цэгэр дэлгэцээ үзэн сууж байгаа монголчуудаа хайс төдрийн хөргөн дэвшүүлээ. Тэгээд Булган аймгийн 3 булаг сумын даавал Сэрэнигийн гал эрдэнэ миний нэр дээр оролдог. Хөсгөл аймгийн Тарэлэн сум юу унган одоо жаргалын хэлбэг сайхан гэж ахын маань унгаа одоо анх уяа садгын тааруулга гэж хэлсэн аймгийн алдартай байж Амжилсрынгийн ариун нарны найзтай баярлаа. За одоо сүүлийн 4-5 жил уяа садгын тааруулж өдий зэрэгт хөргсөн Монгол улсын тод мандаа байж сайхыг Эрдэнэ тахтаа баярлаа. Богдын урд галынхантаа баярлаа. Олон жил бас аргийн араахан тавьсан. Өнөөдөр чиний хэлдгээр дутууга гүйцээд баяртай мээжтэй гэж аргагүй ээлжин дарж ангатчтай өргөө болгоно болохоос бас хоёр дахь газар одоо төрүүлээ тийм ээ. Хамгийн сараас дахиад одоо эцэг нэгтэй цолмон халдсан сайр. Эцэг нэгтэй ах цолмон бас айргийн дөрөөр тавьчлаа сайхан байна. За нийт Монголын ард түмэнд одоо амуу зүүнд төрүүлсэн булган нутгаас бол азарганы төрөө тодорлоо ингээд заа сайхан очиж байна. За ингээд Булган аймгийн 3 булаг сум яриад Дамбын шиг жаргалын хүү шиг жаргалын мишгийн цолоо баяр хүргэе. За баярлалаа. Монголын ард түмэнд баяр наадмын төргий өчигдөр том хөнгөн маань өөрөө ам үзс өнөөдөр охины маань төрийн наадмын 4-р орлоо доо. Сайхан байна. Халдсан таны сайхан баярлуулж байна. Унган эзэн тэгээ уйсан хүмүүс өөрөө одоо халдсараа уйсан байхад таавсан. Тий. Ер нь сүүлийн 2 жил тэтгэврт гараад өөрөө мөрөө гэдэг. Тэгээд Батмагнаа гэж залуу Хөсгөл аймгийн Тарэлэнгийн Батмагнаа гэдүүдээ баярын төргий Монголын ард түмэнд булганчуудаа баярын төргий тэгээд халзаа зах маань үнэхээр хурд юм аа. 4 харигт 2 ам үзүүлээд 2 дөрөвчлөө төрийн наадамд. Энэ жилийн наадам зохион байгуулалтыг нь ямар болж байна? Оо сайхан болж байна. Энэ жил бол үнэхээр шудраг сайхан болж байна. Ер нь эрчүүдийн тоглоом шудрагд байх хэрэгтэй шүү дээ, тий? Энэ жил сайхан шудраг байна. Тий. Ингээд комсийнхандаа бас. За ингээд айргийн 3-т за айргийн 5-д орсон Чулуунбатын Бочролын зэрэн зэр дазрах. За баяр үргийн зэр дазрах өнгөрсөн жил соёл ам үзүүлсэн. Энэ жил авчиргал хурж ирж айрглаа тийм ээ. Тий. Сайхан байна уу? Баяртай байна. Азарга маань энэ жил бас сайхан уралдаа айргийн 5-аар давхлаа. Тэгээд нутгийнхаа болон Монголынхаа ард түмэнд бас баяр наадмын мэд төвшүүлье. Удам мөрчлийн таа сайхан ярьж өгч саяхан хэд өдрийн өмнө Эрдэнэтийн алдарчнуудын наадамд бас төрүүлсэн тийм Тий. ээ. Манай өөрөө унгаа дуугаа мó. Тий. Сайхан байна уу? Баяртай байна. За баяр үргээ олон наадам сайрагд. Олон айраг төрүүлсэн. За ингээд хайргийн 3-т Хөвсгөл аймгийн бүрэн тогтох сумын харьяат Дугур сүрэнгийн отхон лавгийн зэр дазраг Солон хүрэн гэдэг азраг айргийн 3-т хурдалсан уяа солгыг дундгой аймгийн харьяат Монгол улсын тод мунлаа явж баяр сайхны лав гүч рүү яач уяж уяа солгыг нар Солон хүрэн азраг айрагдууллаа. За баяр үргээ. За бүрэн тогтох сум. Отхон лавгийн хөрөө азрах нь сайхан уралж айргийн 3-аар давхлаа. Төрийн наадамд 2 дахь азаргаа айрагдуулж байна. Тэгэхэд хөтөллөөд байна. За өнөөдөр ч бас төрүүлчих нь л гэж бодлоо тэгээ жоохон ханаар хамтаараа горлчлаа. Тэгтээ хаа сайхан байна. Төрийн наадамд 2 дуудаага харигдлаа. 2 дахь удаага айрагдаллаа. Хязаалуур айрагдсан. Дааган цагаас нь уйлах 8 настай азарга айраг төрөө алдсангүй даа. Тэгтээ сайхан байна. За унган эзэн Батмөкийн шиг дарж уяаны хамт олон гэдэг олон хүний хүч хөдөлмөр шингэсэн баг тийм ээ. Оо тэгэлгүй яхаа. Одоо шанц түлэг гал уяаны хамт олон дах баярлалаа. Унган эзэн Батмөкийн шагдарж явахтаа баярлалаа. Тэгээд миний одоо морийг унжсэн улсын одоо шилдэг уралдаанч өгөхөд хаан сүхийн инкол гэж миний дөө одоо бид хоёроо ингээд хамжаад хөрөө сайхан айрагдуулсан явж ирсэн.
За тэгээд одоо бас сүргийн мандаа азаргаа харагдсан хүний хувьд одоо нийт Монголын ард түмэндээ бас сайхан барийн мэнд төшөөлөх байна. За тэгээд 103 жилийн өмнөх байр надад нийт Монголын ард түмэнд хөргийт гэхэд төрж өссөн нутаг Дундгой аймаг Холцсон оюухан даас баяр надад мэнд төшөөлье. За дахин бүргээ олон сайхан наадмын төмний их ялсан жил оргуулаарай. За. За энэхүү ардын өвсгөлийн 103 жилийн үндэснийх баяр цэнгэл наадмын хурдан азарганы уралдаа амжилттай барианд орж булганчууд азарганы 2 дахь төрөгөө хүртлээ Булган аймгийн 3 булаг сумын яриад Сэрэнингийн гал эрдэнэ Нандин халзан гэдэг азарга төрүүлсэн бол Амун хузуунд Аранга аймгийн Гитэмэр сумын яриад Жаргал сайхны тод үлгийн хээр азаргад гарсан цагаасаа өнгөлж уралдаж Амун хузуунд хурдсан бол айргийн 3-т одоо хөвсгөл түмнэс Хөгсөвдний орноос азарга айрагдлаа. Хүсгэл аймгийн бүрэн дэх тусам яриад Монгол Улсын аварга дуучин Дугар сүрэн гэж хүний одоо хөө Отхон лавгийн Солон хүрэн гэдэг азраг Дундгой аймгийн холцсон яриад Монгол Улсын тодмолооч баяр сайхны лав гочроо үйж айргийн 3-т хурдлуулсан бол айргийн 4-т одоо сүүлийн 4 жил дараалан улсын баяр наадамд 2 удаа муузууд 2 удаа 4-өөр давхиж ягаад Булган аймгийн 3 булаг сум яриад Монгол Улсын тодмолооч Дамбын ишиг жиргалын амийн ишгийн Цолмон халзан гэдэг азраг айрагдсан бол за Архан аймгийн Баян өндөр сум яриад Монгол Улсын тодмолооч Чулуунбатыг хөө Батчаргалын Зээрэн зэрд гэдэг азраг соёл ам үзүүлээд за энэ жил хавчиг азраг улсын баяр наадамд айрагдлаа. Дэлгэр Монголд минь наран мандлаа. Дээлтэй дүмний минь наадам эхэллээ. Хангард дэвэлттэй харцаг шунхар барилдаантай хүчит бөхчүүдийн ирэмгий бэрн алдар шиг болтугай. Газрын хол усны уртад шамраагүй газраар ниссэн тэнгэрийн дэлтэй мордын заяам өдөр болтугай. Ясан болцсуудсмаа хөх өтрхийн доогуур тавьж мэрэгэн харваж цэц онох ааждын алдар бадраг болтугай. Хотел олноороо сэтгэл дүүрэн сайхан найдараа. Монгол үндэсний хөрөнгө оруулалттай Hera Equipment компани